Үнэхээр бат бүхвээ. Одоо газар хөдлөлт байхгүй болно. На бахан боога хийцэн. За байна уу. За бурлаа төрөж ихэ. Яриг үргэлжлүүлээ та. За одоо юу асуув? За та түрүү өнөө хөл хоройтой байхад гэр бүлийг уур амьсгалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар ярьж байсан. Тэгээд бас өөрөө түүхэнд өөрөө дуртатглаас бас тайлбарлаж ярьж байсан л доо. Тийм аа. Тиймэрхүү цаг үед бас бид нэр одоо ирээд байна л да. 3 сарын 2 хүртэл өвчнөө бол маш хилээ хааслаа. За дээрэс нь энэ хөл хорой тогтоосон элдв янзын гадуурууд хөөгш ухтайгаа хол гарч явахгүй гэртээ байж байгаа. Тэгэхээр гэр бол гişүүн бүрэн тийм үндэс бүрэн угсаа бүрэн үүрэгтэй байж аж сая одоо евнэгтэл хамтын амьдрал зохицдог ухамстай юу урд цагт чинь тийм үү гадар ажлыг ирнэ дотор ажлыг имэн зохицуулдаг байлаа одоо ч нь бол гадаа ажиллаад байх эр хөнгөө болсон учраас одоо гэрийн ажилд хүртэл эр хүн туслахаас өөр аргагүй болж байна да. За наадах чинь бараг л унахантай гулсаа л айш. Чааш нь явуулах уу? За яах вэ? За сонсогдож байна гинэ бодлоо. За ашгүй. Тэгэхээр болж өгвөл залуу гэр бүлүүд хосууд маань тийм үү? Гэрийн ерөнхий үүргээ бичээд за энэ дээр би энэ дээр чи минь одоо хамжин дэмжиж хавсаадан үлдэцэж байя гэдгийг тохирчих бол аана өөргүүд маань тодорхой болно. Ухамжтай юу? Ухамжтай. За бас нэг сонин юм байна. За бийчин их олон үр хүүхэдтэй. Өргөж авсан, өөрөөс төрөөсөн гэд олон үр хүүхэдтэй. За чингээхэд нутгийн мэрэг надад ийм зөвлөж байсан. За энэ олон хүүхдүүдийг өсгөн байж болоход 90 үүрэг гүн ихээ. Рүү хүүхдийнхээ одоо хэрхэн амьдрах, юу мэдээсэн байхад эр хүн зүтгэмгүй бол хүүхэд толгой хоосордгоо гэж. За тэр үед ч их залуу байж дээ. 2хан үртэй байлаа. Тэгээд яаж зохицуулна гэхэд эр хүн эмэгтэй хүнийг боожвол эмэгтэй хүн эрэгтэй хүнийг боожвол сая хүслийн зүй тэлцдэг шүү гэж захив. Тэр цагаас хойш би огтон өсгөж гэргийн маань хөвүүдэн өсгсөн юм да. Ойлгоно. За ойлголоо. Аав нөхдүүдээ ээж нь хөвгүүдээ бахар чамдна гэсэн үг шүү дээ. Арай илүү тутна. Арай илүү тутна. Одоо ярилцсан гэсэн. Тийм одоо миний охин хөөрхөн байгаарэ гэхэд яаж хөөрхөн байна уу гэхээр би чинь хэлэхгүй л нэттэй. Тэгэхээр ээжээсээ асуучхаа гэнэ. Гэтэл нөгөө хүслэн хөвгүүдтэй ээж нь хэлэх нь шүү дээ. Миний хөө одоо халамжтай байгаарэ гэх. Ээжээ би яаж халамж үүсгэнэ вэ гэхээр жаацгаас очиод асуучих гээд. Тэгээд дараа нь хоёр бирлүүгээ пасалчдаг юм байна. Үгийг ингэж хэлчихэд за чи одоо аавс асуулт нь ингээд өөртөө нэрсэн хэрнээ хариултыг аавс асуу, ээжээс асуу гэд. Ингээд гол ямар шүү чигээр өсгөх нь толгой мэдвч тийм үү. Одоо би тэр охины сурлага хүмүүжил тийм үү гоо зөв бүх юм дээр санаа тавьж илдэв үг хэлэхэд бай шүү дээ. Охох нь. А гэхдээ яг одоо урлан үлдэхийг нь ихэн туслахгүй боломгүй шүү дээ. Тэгэхээр чиний миний хүүхэд гэдэг чинь гарч ирнэ. Энэ нь ч зөв асуудал. Охох нь. Тэгээ гэргээ бидэн чинь одоо тэгээд чиний охтууд миний хөвгүүд гихчлэн ярин шүү дээ. Тэгэхгүй. А хэрвээ тийм үү.
Эр нь хөвгүүдэн өсгөөд, эм нь огтон өсгөөд байх юм бол тэрэндээ нөгөө хүйс ижлийн орон зайгаар хүний хазгаа хөв сэтгэхгүй үүсчих аюултай. Энийг би нэлээд нас ахиж байж ойлгосон. Ягаад гэвэл эмэгтэй хүнийг хамгийн сайхан байхыг эр хүн мэддэг. Тэмцэж чиглүүлэн удирдах чадамжтай. Эрэгтэй хүний хамгийн сайхныг эмэгтэй хүн мэдэрдэг учраас чиглүүлэн удирдах чадамжтай байдаг юм байна л да. Ухамжтай юу юмжтай. Тэгэхээр хүүхдийг сургах асуудал дээр бол хүүгсийн эсрэг хүснийхэн боловсролыг анхаарах юм бол төгөл төр бойжуулах боломж нь үүснэ. Гэтэл одоо нэг альч эрэгтэй эмэгтэй хоёр хүсийн хүүхэд байхгүй. Дан охтууд эсвэл дан хүүгүүд байвал яах вэ? Тэгэд яах вэ? Нэг ирээд тэр ганц одоо хүүтэй байлаа гэхэд хоёулаа л тэр ганц дээр бол асуудал байхгүй. Ганц дээр бол асуудал байхгүй. Олшроод ирэхээр л асуудал гардаг. Яахад олшроод ирэхээр асуудал гарч байгаа. Олон хүүхдүүдийн санаа сэтгэл өөр гэж юу? Тийм. Ухамжтай юу юмжтай. Ганц дээр бол асуудал ерөөсөө байхгүй. Ягаад бол хоёул тэрийг ингэж бодоо. Гэхдээ тийм үү. Ганц хөвгөн байвал голчлох боловсролыг их юм. Дэрнэх боловсролыг эцэх. Ганц охинтой байвал тэр амины охин нь эрийг асран тагилах нь их байх нь байх шүү дээ. Ухах нь. Заахгүй. За чи одоо юу асууна? За тэгэд хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотойгоор бас юм хүүхдүүд бас юм асууж одоо зүү тавг бас сонирхдаг ээж аав нь ярьснаас болоод бас нөхдүүд хүүхдүүдтэй ярьснаас болоод хүүхдүүд нэг хөөрхөн асуултууд асуусан байна. Тэр их сонирхолтой санагдлаа. Тэгээ бид энэ асуултын танд энэ дээр бичсэн байгаамаа. Тэгээ 4 настай ирэх асуу гэж хүүхэд байна. Тэгээд тэр ингэж асуусан байх юм. Хөгшин болохоор одоо яагаад тэнгэр рүү явдаг вэ? Эмээ өвөө маань хизээ ирэх вэ? Намайг хардаг болов уу гэж асуусан байна. 4 настай хүүхэд байж. Тэгэхээр эмээ өвөө хизээ ирэх вэ гэхээр эмээ өвөө нь одоо тэнгэр рүү явцсан гэж ойлгуулсан байна л да. Тэгээд хөрхөн ийм асуулт асуусан байна. Хэдэн хавартай гэнэ? 4 настай, 4 хавартай. За, энэ 4 хавартнуудад яаж ойлгох болно вэ? Хүний үхэл хавцлыг. Тийм үү? Холын явдалыг. Тий. За, эмэг өвөг нь бол тийм үү? Өөдөө тэнгэрд энэ хорчлонгийн жамыг танихаар сургуульд явсан шүү дээ. Уулна бол. Яг үнэндээ бодоо. Яг үнэндээ бол. Яа, сургуулаа төгсчөөд л ирнэ штэ. Тэгэл над шиг бууга чалчин шүү дээ. Гэхдээ энэ сургуулаа төгсөөд ирэхэд нөгөө энэ хөрөстөд нь боожж байсан би энэ үгээр ч гэсэн байдаг учраас үр хүүхүүд чинийхэн алдад бууж тийм ухаан сургаал айлдахыг хүснэ. Тэгээ энэ үнэнийг бол бид нар шулуухан хэлж ихдэг байлаа да. Тийм үү? Одоо тэр 4 настай хүүхдүүд дөө. Ер нь хэдэн настай байх нь хамаагүй шүү дээ. Үнэнийг мэдэж байх нь чухал. Ер нь бол бас онгод болоод буудаг тэр хүүхдүүд чинь бас харж байгаа шүү дээ. Бөөтөө өссөн болохоор тийм ээ. Одоо бол одоо хэцүү юм байна да. Бөөтөө гэж хэлэхдээ хаашаа чинь тийм. Гэхдээ ингээ яриад идэг гэд танаар жишээглээд хэлж болох юм шүү дээ. Тэгээ харж идэг байх нэ гэдэг. Сайн тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй юм байна л да. Хүүхдтэйгээ ярихыг оролдох нь эцэг эхийн ухааныг тэлэхэд өргөн орон зай. Тэр оюун ухааны хөгжил болдог. Тиймээс үр хүүхдтэйгээ сайхан ярьж учир зүгийг хамтдаа олж байвал болчих нэ. Тэгээд энэ гэгээд нөх охин асуусан байсан хүү ч юм уу. За үг хэр их хүчтэй вэ? Эцэг хэн хүүхдүүдэд хараад загнах нь эсвэл магтан сайшаах нь одоо тэдний амьдралд нөлөөлдгүү гэдэг. Нөлөөлөлгүй яах вэ? За яаж нөлөөлдөг гэхээр эцэг минь нанд. Өдөөхөл миний өөрөө болоо тийм үү. Эцгийнхэн тусгай ойдоор төрсөн. Тийм үү. Гуниг гутрал баяр баясгалыг ухаачхын насанд төрчихсөн учраас тийм үү. Эцгийн давсан оюунтай
Ихэд авсан зүстэй. Сайхан үр юм даа гэж байнга хэлдэг байна. Энэ үг хоногсож гисэн. Би эцэг эхийнхээ орон зайг давсан учраас тийм үү тэднээс сайхан тэднээс илүү одоо тэднийхээ одоо сурж мэдээснээс давж оршин тогтноно гэдэг нэг юм дотоод итгэлтэй өссөн тариасан. Гэтэл миний дүүг болохоор эцэг минь тийм үү эцгийнхээ бэр агсаж байхад төрсөн. Миний хүү бэртай гэж өсгсөн. Гэтэл тэр маань айхтар байлдааж нөхөрл болсон даа. Эцэг маань тийм үү алдаагаар ухаажиж байхад төрсөн юм болохоор би ухаантай. Эцэг маань алдаандаа арга хааж бярдаж байх үед нь хөө дүү маань төрсөн юм болохоор тийм үү бяртай л хүн болсон юм да. Тэгэхээр энэ үг өөрөө миний чиг болсон да. Ахамжтай. Тийм байна. Хүүхдүүдтэй хэлээд байх юм бол ойлголт нь тийм байх нь шүү дээ. Би аав ээжээсээ тийм багтлах юм байна. Ингээ харьцуулж бодож эхлэх юм байна. За гэтэл үгийн муугаар зөвчгсөн. Би өөрөө нөдөмч хүмүүс, багш хүмүүс байсан учраас хүүхдүүдтэй харьцаад маш хэцүү байдаг. Цаанаас нь өөртөө итгэх итгэл амьдралын үн цаник бай. Оюун нь хоосон, итгэл нь гондоо. Яагаад гэхээр чи муу, надаас дор энэ төр гэдээ өсгцэн учраас өөрийгөө хүлээн зөвшөөрч гисэн. Эцэг эхийн үг үнэн гэж хүүхэд сэтгэдэг. Тиймээс доромжилсан үгийг хүртэл тэр уур бухимдлаас гарсан хоосон үг гэж сэтгэжэлдэггүй. Тиймээс энэ өөртөө итгэж үүлэнд зүтгэх сэтгэлийг гаргаж ирэхийн тулд багшийн орон зайнаас маш их хөдөлмөр зарцуулсан ч аливаа хүний амьдралын зовлон гарч ирэхэд нэг эцэгийнхээс авсан дэм үг хамгийн үнцэнтэй, хамгийн хүчтэй байдаг. Багштай гэж хэлсэндээ гэж бодохоос илүүтэй аав ээж минь тэгж ийсэн юм чин үнэндээ гэж бодох гэдэг талтай. Тиймээс үрийг 93 хавар хүртэл тийм муу үгээр сургадаг юм аа. Хэдэн хавар хүртэл? 13 хавар хүртэл. 13. 1-12 жил тойртолно. За. Яа тэрний дараагаар чадна чадахгүй болно болохгүйгээ ухаачсан хүүхдүүд бол зэм таахтын хэлтэй болдог. Гэхдээ гэр бүл нь 13 жилийн хугацаанд бүрэх хүүхдтэй мууг хэлэхгүй айлг болох ухаал байх гэж тийм үү айлг болох ёс жуулах гэж айлг болох сэтгэлэн дэвсэж өсгсөн байвал гэр бүлд ч тэр муу ёс байдаггүй. За нэг наран гэрлгээд 7 настай охин гинэ. Тэгээд тэр хүн охин танаас ийм асуулт асуусан. Би шидтэй болмоор байна. Тэр яаж шидтэй болох вэ? Тэр охин Элза Анна гэдэг юм кино үздэг гин л дээ. Тэгээд нөгөө төхөөрөөр хоп гэдэг ингээд тэгэхээр тэр нэг ямар нэгэн амтныг хувиргадаг. Тим шидтэй болвол яах вэ гэдэг. Хүүхдийг өөрхөн асуулт асуусан байна. Шидтэй л болох хүсэж байгаа юм шиг. Тэгэхээр ийм хүүхдэд та одоо юу гэж хариулах вэ? Эд шид үзүүлнэ шүү дээ. Та юу? Тий. За. Жишг нь гарт нь хөдөр атгуулж агаад гал дээр шидүүлнэ шүү дээ. Хөдрөө. Тий. Шороо, хөдөр гэж шороо байдаг да. Мэдхгүй. Юу. Одоо ч бид нар тэгвэл хаанаас авах вэ? Юу одоо ч хаанаас авах вэ гэж юу гэсэн. Тиймэрхүү эсвэл давсч иж болох юм биш үү те. Тэгээд ингээд гал руу хийхээр чинь гэдэг өнг хувирдэм байгаа байдтэй. Тийм үү. Давс хийхээр чинь шарч гэж шар өнгөдөл гарна байдтэй. Бал хийхээр чинь хөхтөл гарна байдтэй. Тийм байдлаар байгалийн ухааны анхтахыг шидийн сонирхол дээр нь сургая шүү дээ. Тийм үү. Яана гэрэж тачих үү. Тэр чинь. Тэгтээ бас хэлж өгөх юм те. Хамаагүй ингэж олддгүй. Одоо над чиг том болоод ингэ шидээр болох. Тэгж хэлэх юм үгүй. Үгүй. Бүгдийг нь өөрөөр нь үйлдүүлнэ. Үйлдүүлнэ. Тий. Тэр чих аюултай юм да. Миний бодлоор гал мал гаргаад янз бүрийн болгочихвол яах. Чийл арчаагүй байхгүй. Тийм гал гаргахаар хүүхэд сургаж байдаг бол. Тэгээд яаж сурах юм? Нэг ч тийм байд. Хээр орон зайд тийм гал гаргаад сурах нь үдтэй. Энэ чи 4 хавартай хүүхдэд хийж чаддаг шүү дээ. 4 хавартай хүүхд. Тий.
Баг хөгч юм. Угаасаа 5-6 хавартаа шид сонирхож эхэлдэг. Тийм учраас байгалийн ховсох үзэгдлүүд тийм үү. Ингүүл буцааж байна, ингүүл хөлдөж байна, ингүүл царцаж байна, ингүүл будагчиж байна гэх хичээлэн. Тэр зүйн чиглэлээр нь ингэж ярьж ирэх юм бол сонирхолтой байна те. Тэрийг шийдгэж ойлгох нь шүү дээ. Тэ ямар нэгэн хувирал яваад өөрчлөгдөд байна гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхгүй бид нар нөгөө шийд гэдгээр өөрсдөө хөр төсөөлөд байна те. Том хүмүүс. Яг нөгөө илб үзүүлж байгаа юм шиг л юм гарахыг л шийдгэж ойлгоод байгаа байхгүй бид нар. Тэгээ илбч гэсэн шидийн төрөл шүү дээ. Нүд хуурахаал. Тэгээд тэр хүүхдтэй одоо юг тайлбарлах вэ? Ингэж яадаг. Байгалийн ухааныг тайлбарлах юм байна. Байгалийн ухааныг тийм үү? Нүд хуурахын зүй тогтолын ухааныг тайлбарлаад өгч өгдөг шүү дээ. Угтаасаа шид сонирхдаг. Яасан. За жишээлбэл та одоо жишээлбэл та нэг яг ихнээс нь гоё тайлбарлаад өгдөө. Юу гэсэн үг юм? Одоо та нэг шид одоо тэднээс та хөлт би ингэ шид үзүүлчихэд тэгээд ингэж тайлбарсан гэдэг яг жишг болгоод өгдөө. Тэгвэл би хоолны шид хий. Давсгүй хоол хийчихэд. За. Тийм үү. Давсгүй хоол хийчихэд амсуулж үзэн. За амт ямар байна гээл. Тийм үү. За. Амтлаад үзэхэр чинь амт нь давсгүй байна. Өөр амттай байна. Амтгүй байна гэж тань нэгдэ. За хоёулаа ичээд хийчихэлнэ. Маа энэ цагаан нутагнаас тийм үү. Тарны үгээ хийлээ цацаарай гээл. Цацсан үдтэй. За. За тэгээд одоо хутга идчихэд хэрэглээрэ, идчихэд хэрэглээрэ. Тэгээ хутгаад за одоо амсаад үзтээ минийхөө гэд. Амсна. Ямар амттай болсон байна. Ямар сонирн бай гэд. Тийм биз дээ. За тэгвэл дахиад шид хэрэглээ хоёулаа гингүү давшиг нэгтүүлнэ. Одоо яаж гээд. Яа. Тэгсэн чи шидний ихтэй гашуурцсан шүү гээд. Гих мэтэр байгалийн ухаанд сургаж болох нь шүү дээ. Нэг сонирхолтой арга байна. Тийм байна. Иймэн одоо үйлдэл хийдэг ээ. Иймэн сонин одоо байгалийн ухааны хөвсөлийг ойлгуулж эхэлдэг ээ. Шид гэдэг зүйлийг одоо илүү амьдралд ойр байлгахыг хичээнэ ээ. Явахмжтай юу? Ингээ хөвсөж, өөрчлөгдөж, өнгөн хувирж байдгийг таних мэдхээр хүүхдүүд чинь. Тийм үү? Хялбар гэдэг зүйлээс ангиж орч одоо зүй ёсны уялдаа холбоо бүхий сэтгэлгээнд шилждэг юм шүү дээ. Явахмжтай юу? За. Би нэг юм айхтар асуудалд тутгалдаж байсан. За. За бас нэг л манай хүүхэд. Тийм. Би нэг өргөж аваад удаагүй байлаа. Тэгээд урд гэр бүлдээ мангасын үлгэр их сонсдог байж л дээ. Тэгээд чинь. Тэгээд овоо надад дасаад байсан чинь. Тэгээд өргөсөн аваа л гэж байна. Яасан гэсэн. Би мангастай байлдамаар байна гин. Та надад мангас хаана гэдгийг заагаад өг гин. Бид хоёр мангас хайж ойгоор нэг явсан шүү. Аз болж бүрий болоод гал дөлөнд модны дүрс чинь хөвсөж харагдана байт. За тэр байна мангас чинь. Очоо байлдаад ах гэхээр үгүй гэж зууралдаад. Амар юм байна. Би холдохгүй харанхгүй байна гэх. Тэгэхээр мангас гэдэг чинь юм байх нь гэд үзүүлэх нь тий. За энэ бол чиний уран сэтгэлгээ минийхөө. Май бамбар аваад одоо над мангаслуугаа ойрт. Тэгэхээр үнэн төрх нь харагдсан шүү гэд. Тэгээд бамбар өгөөд одоогоо танахаар гарч идэв. Тийм битээ. Тийм. Алуу аав нь хойно нь бай. Оргиш алхаараа гэх. Нөгөө өдөгч салганаад алхнаад ойртоо дойтоо тасан чи мод байдгийг. Аава танамаг урсан гэж мангас биш байна гэж. Чи түрүү мангас байна гэж өөрөө хэлээ үйдтэй гэсэн чи тийм яалтачгүй арзаад сэржигээд мангас байсан юм чинь тэгээд үхүүгээ дуграад байсан юм чинь гэдэг үйл дугурж байхгүй юу тэгсэн чинь ийм байна гэд тэгээд мангас гэдэг бол танин мэдэхгүй орон зайдаас төрдөг зүйлээ миний өөр мэдэхгүй зүйлд мангас олоо мэдхийн орон зайд надад чинь мото болон чулуу болон уул болон нус болон дүрс болон тэгэхээр мангас гэдгээ чи өөрөө л таних мэдэх зоригтой байх юм бол даван тул хүчтэй байд юм шүү гэд сургаж байлаа. Наад шээс төхөрх юм биш үү? Тэгээд бол энэ 6 настай хүүхэд болохоор үлгэр ярьж өгч гэж асуусан байсан байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд
Жишээлбэл магасын үлгэр сонсох юм бол магасаас айгаад байсан байх нь шүү дээ. Тэгээ яг хаана байдаг юм бэл гэж төсөөлж бодож байсан юм тий. Тэгэхээр эн чинь нөгөө үр хүүхдийн тийм төсөөлөл хэлбэрчээж байгаа үед тийм юм байхгүй гад тэгдэггүй юм гэдэг сургаж яхаар нөгөө сэрэлжих сэтгэхүйн өгчдөг. Хэцүү. Ойлгоно. За Эд чид байдаг, эд чид мангас байдаг гэд итгэж байгаа итгэлэн сэвтчихэр тэр уран төсөөлөл нэвдэрч байдаг. Тэр хүний уран төсөөлөл бол уралган үндэс шүү дээ. Тийм биз? Тэгэхээр тэр уралган үндэсийг сэвтээхгүй тулд эдийтэй өөрийгөө зовоод сургадаг байлаа да. харин тийм биш дээ. Та тэр дагуулаад ойр уу яваал тий. Бүр ингээ болохсоор ингэж ч айгүй. Бид хоёр болоо тийм үү? Юу. За үд голлохын айлдад ойлоо явсан. Тэгээ би албаар үдэш болохыг хүлээтэл мангас хайж явсан. Энэ ч бас тамир болно шүү дээ хүүхдэд чинь. За маш их сонирхолтой юм байна. Бид бол шууд хүүхдтэй байхгүй, тэхгүй, ингэхгүй гэхээс нь илүү өөрөө таних мэдэж, өөрөө бүтээж, өөрөө туулаж үзхийг юм да минийч. Одоо боловсруулахыг хийж байна. Ерөнхийдөө одоо тэр үеийн зонхлох ба за бүгд гэж хэлэхгүй зонхлох боловсрол нэг иймэрхүү байсан юм да. Тийм учраас амьдралд гараад тэмцдэг, зүтгэдэг, сэтгэдэг, уралдаг хүүх. Одоо эдэр залуу хүмүүс нь төрөн шүү дээ. Нохомжтой юу? Мэдээж би уртай хүн биш учраас хүүхдийнхээ тэр уран сайхан төсөөллийг гимтээчихвэ гэж их айна. Уран хүмүүс бол яаж иж яагаад одоо бүтээж чаддаг байхад би тийм одоо уран сайхан сэтгэгүйг нэвдэж хвэ гэж айдаг байсан учраас хүүхдүүдийнхээ гэнэ эдишээд мангас одоо нөгөө за манай тэр үед нэг юм домгийн амтан байдаг байсан юм аа. Буг тухандаа ганц эвэртэй. Тий. Бодгөрөөс гэдэг. Одоо хүнүүгийн бушнаас гарч ирдэг тийм ээ. Тий, тэр бодгөрөөс чинь. За тэгээд бодгөрөөсийг харах юм бол тийм тэрний нөгөө хөлийн мөр жимээр нь явах хэрэгтэй гэдэг. Тэгээ яваад мөр арилахын газар сөөм хэртэй газар ухаад алт гарч ирдэг гэдэг. Ийм шунлын сэтэл бүхий домгийн амтан байна. Тэгээ хүүхдүүд чинь бодгөрөөс хөөгөөд төөрдөг байхгүй юу? Ойлгож байна уу? За. Нөгөө гөрөөсөө гандуураад эврийн тоолохгүй. Төөрнөө. Тэгэхээр чи тэр бодгөрөөс чи байсан юм үнэхээр? Эсвэл зүгээр үлгэр домгийн амт юм шүү дээ тэр чи. Яагаад хүүхэд тэр бодгөрөөсөө хөөж гүгээд байгаа юм? Энд чи бодит биш юм. Бодит юм уу? Бодит биш юм. Даадхай чинь хэлж мэдэхгүй юм да. Харсан бөгөөд баяжсан хүмүүс байдаг учраас. Ямар хачи ядах чи. Тэгэхээр энэ домгийг сонсчод хүүхэд хөөж яваад ингэж яриад байгаа юм та. Тий. Би нэлээд олон хөвгүүдтэйгээ бодгөрөөстэй ханаас хөөцөлдөд олоогүй дандаа гөрөөс аганчаал магтаал ирж исэн л та. За өөр юу хүнтэй. За тэгээд өөр нэг гадаад байдаг хүмүүс их Хэрвээ би одоо өчрлөж тайлбарлаж чадахгүй зүйлээ зүгээр л нээлттэй үлдээж ихтэй хамттай хайгаад энэ одоо олж чадахгүй байна. Аавынх нь одоо орон зайд одоо дэмнэх орон зай алгадаа минийх үү. Би бас наадах чинь батаж дийлэхгүй гэж шулуухаал хэлж байдаг. Гэхдээ хамттай хийж үзэж хайж үздэг байсан. Тухайн домгийн зүйлийг үлгэрийн зүйлийг хийсвэртэнг. Байхыг яаж мэдэх юм бэ? тий. Байхгүй гэж би яаж бардам дуурах юм бэ? Тий. Үгүй ятгахтаа одоо сүнс бидний үед чинь сүнс гэж байдаггүй. Тийм байдгүй гэж итгүүлдэг байсан. Тэг чин таа ч одоо сүнс байж л шүү дээ тий. Тэгэхээр юм байж л идэх юм байна. Тиймээс шууд ницалт хийхээсээ илүү миний одоо судалгааны хүч энд дутаж байна гэдэг буултаар хүүхдийг сургахад болдог ээ. Ухамжтай юу. Энэ хүртэл би судалж сургалж дийлэх юм байна. Эннээс цааш миний өөрөн арьж хайгаарэ. Эцгийнх нь хязгаар энд бай шүү гэж таниулдаг байлаа да. За тэгээд гадаад амьдардаг хүмүүсээс юм их
захиас иржээ номын зүд гэж монгол хэл мэдэхгүй эцэг эхтэйгээ харилцахад хэлний асуудалтай хүүхэд залуусууд одоо дэлхийгээр нэг байна. Дэлхийд дүүрэн байна. За хятад бол хаач одоо хятад хорооллоо байгуулад үндэсний хэл уламжлаа. Ингээд аваад явчих боломжтой байдаг. Гэтэл манай монголчууд бол тийм боломжч сонирхол чадах учраас хүүхдүүд охорч байна гэж бичиж. Тэгээд яаж монгол хүн гэдэг сэтгэхгүй суулах вэ энэ хүүхдүүдэд? Яаж монгол руугаа татах вэ? Ядчил нэг гадаад хэл соёлыг одоо бүрэн эзэмсэн гэдгээрээ эх орондоо үнцэнтэй байлгамаар байна. За тэгээд гол асуулт нь би монгол хүн гэж яг юу гэсэн үг вэ гэж асуумаар байна гэсэн байна. Би монгол хүн гэж юу гэсэн үг вэ гэж. Тэгэхээр ихэнх хүүхдүүд маань иймэрхүү болцсон байна л да гадаад байдаг. Тэгээ бас нэг юм подкастыг сонсооч энийг гээд ингээд ээж нь хэлсэн чинь нэг хүүхд гэж хариулсан гэсэн. Та яагаад надыг заавал ийм одоо монгол гэсэн ийм үндэслэх үзлээр хүмүүжүүлэх гээд байгаа гэж асуусан байсан. Тэгээд ээж нь би одоо энэ дээр одоо яг юу гэж хэлмээр юм бэ? Чи энийг сонсооч монголчууд чи ийм шүү гэд хилээд тайлбарлаад ингээд хүүхдээ татаад ингээд олон дахиж юм үзүүлэх гэхэлэр яагаад нэг заавал би монгол хүн байх ёстой гэж энэ чи үдсэн үндэсрэх үзэл та яагаад энийг ингээд надад тулгаад байна гэж асуудаг болсон гинэ. За тийм. За тэгэхээр би монгол хүн гэж юу гэсэн үг вэ гэдгийг та одоо энэ хүүхдүүдэд юу гэж тайлбарлах вэ? чи монгол хүн байна гэдэг тийм үү? Чиний хүртэж байгаа аз жаргалтай уялдаатай байдаг. Ухна уу? Тэгэхээр чи хүүхэдтэй монгол аз жаргалыг бэлэглээгүй үед энэ үүсэхгүй. Ухна уу? За. Өөрөөр хэлбэл Итөвгний энэ зүрхнээ тийм үү? Алтай хангажууд отны нутагт нүүдэлчин ард түмний үүсгэсэн соёл сэтгэхгүй. Өөрийн гэсэн байгалийнхаа онцлогт тохирсон өвгөм сэв шинжтэй байдаг нь бусад улс үндэстнээс ялгарх нэг мөн чанар. Тийм биз? Энэ мөн чанараараач мөн чанарын голлогчд буюу Монгол гэдэг нэрийг оноо нэрлсэн байна. Өөр улсад идэлж чадахгүй. Өөр улсад үзэж чадамгүй. Орон зай нь өөрөө Монголын онцлог болно. Ижил олон зүйлэр байна. Гэхдээ эгэлгүй олон зүйлс байна. Тэр эгэлгүн орон зайнаас бахархах, хамгаалах, аархах сэтгэл төрдөг. Ухна. Тэгвэл чи Монгол биш юм бол өөр зүйл байгаад үз. Тэр чин чамд наалдах уу? Ойлгоно. Чиний хүний онцлог алд нэрийн чин онцлогоос төрөөтэйгээр Итөвгний энэ хөх толботны онцлог оршин шүү дээ. Тийм биз? Энэ онцлогоороо цагийн сайханд бол төдийл ялгамж нь гардаггүй. Хатуугийн цагт өслөл бий болоод ирэхийн цагт зовлон мэдрэгдэж эхэлдэг. Чи Монгол байснараа гутаагдаж Монгол байснараа дарлагдах үед энэ нэрэнд харамсаж нөгөөтэйгөр энэ нэрийг манах шаардлагатай болдог. Хөх толботон эднийг тийм үү хардаа өгцөн бас ялгадаггүй. Хөхнүүдтнүүд бол. Ухах нь Одоо хятадаас ялахгүй гэсэн үг. ялгадаггүй. Наад чи яг бас асуудал байдаг гинэ. Гадаадын хүүхд байж байгаа монгол хүүхдүүдийг дандаа нэг хятад гэж хэлдэг. Тэгэхээр уур нь хүрээд би хятад гэж хэлүүлмээр байна гэд цаанаасаа уур нь хүрдэг. Гэтэл зөвхөн Япон солонгос энэ төр гэж хэлэхээр бас нэг уур нь хүрэхгүй байна гэд бас нэг охин тэгж хэлсэн байсан. Яагаад вэ? Харин яагаад вэ? Яагаад гэвэл хятадууд бол Итөвгнийг хайрлах соёлгүй ордууд. Тэд нэр бүхий л боломжоор хөнөөхийг оролдогчд. Тэм соёл үүсчихсэн. Тэр соёлоос ангижирна гэж бараг л үгүй байх. Үүнээс болоод бүх улс үндэстэн тийм үү их орноо хамгаалахын тулд
одоо энэ сүтгэгчээс соёлын гадуурхал явуулдаг. Тиймээс тухайн тэр соёлын гадуурхалд хамаарагдаж байгаа нэрэнд ижил төстэй харагдсныхан бол багаар хамрагдмааргүй санагдана. Эндээс би ондоо шүү гэдэг нөө сэтгэлийн дуу хоолой ч төрөн шүү дээ. Ахна. Япончууд гэхээр энэ устгагчд гэж бодохгүй. Тийм үү? Илүүтэй нөгөө сонин сайн хачаан үйл явдал бодогддог учраас хүмүүс аяалгүй гэж боддог. Ард түмний үүсгэж байгаа дэлхийд үзүүлж байгаа нөлөөгөөр нь тухайн үндэстнүүдийг зүгээр ард түмэн, зүггүй ард түмэн гэж ингээл ухаах. Хүүхдүүдний соёл төгсөн энэ орон зайд тийм үү? Хүүхдүүдний соёлд ойролцоо ард түмнийг төдийлөн гадуурхдаг. Харин эрс ондоо байгаа бөгөөд элдв гажуу ард түмнийг эсэргүүцдэг. Яагаад вэ? Хохирлын орон зай өндөртэй учраас тэр шүү. Тэгж бас болох юм тий. Жишг нь одоо манай Монгол тийм үү? Маш аимшигтай халдварт одоо орон зай голомт болох юм бол тийм үү? Монгол байсныхаа төлөө чи гадаадад доромжлогдно. Яах гэж би Монгол төрвөө гэж харуулсахад хүрнэ. Гэтэл эргээд монголчууд сайн сайхан зүйл хийлээ. Монголчууд нээлт бүтээлд одоо үйлдлээ гэж дэлхийд даяараа шагшин магтахад чи тэр улс үндэстний нэг хэсэг байсандаа анхаарахж тэр нэр хүндээс хуваалцаж байна. Тэр үндсэрхэг үзэл бол бүх цаг үед байх бөгөөд тийм үү? Чи тэр олон үндэстний улсад байсан ч тэр улс үндэстний дэлхийн нөлөөлөл ямар байгаагаас хамаарат гадуурхагдах уу, сагшигдах уу гэдэгт хамаарагдана. Ухамжтай юу? Тэгэхээр нэгэнтээ чи энийг сонгодоггүй, төрдөг заяа. Эзэн сууж нэр мандаахан чухал байдаг. Ухамжтай юу? Гажуу соёлыг бүш. Авралын соёлыг түгээх нь өөрөө бүхий олон улсын тогтолцоод нэр хүндтэй. Нэг жис болох нь нэг жиргэн болгонд таата санагтай төлөө оршдог юм шүү дээ. Яг сүүлийн үед бол бас хятаддаг их хэмжээний мод тарж гин. За дээрэс нь ингээд одоо хамгийн их бахархаж гин гэдэг ингээд яриад байгаа хөгжлийг одоо дээдэд хүрж гин. Бид нарыг ингээд залхуураа сууж идэл тэд нар одоо 6 хоног дотор мянган ордоо ийм имлэг барьчих чадaltaй байна. Тэгэхээр одоо хятад орн бол агуу бид нар тийм тайртай гэдэг ингээд залуу үйдэг бас цаанаас нь хүмүүжүүлж эхэлж байна л да. Гэхдээ тэр хорхоо иддгийг дэлхийд даяараа хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм. Одоо ичийн усан дээр нь бүгд дургу штэ. За яг энэ амтан юм идлээ гэхэд тийм биз дээ бурлаа. Яагаад тэр амтныг заавал одоо амьдаар нь шатаж, арсын хуулж, эсвэл тэр ут хорхоо энэ гэж бүгдийг ингэж амьдэр нийтэх хэвээр би. Хулгана байсан ч амьдэр нь харуулцуулж хагаад толгойг нь авч. Наад соёл чинь хятадаас төдийлөн арилгахгүй бөгөөд энээс нь болоод тэд нар чинь аль ч улсад нэр төргөө нэг соёлыг бий болгоод байна. Тэгэхээр хятад байхын эсрэг сэтгэлгүйтэй байх нь бүх тийм үү? Харг эзэгт өнгөрнүүднүүдийн хувьд асуудал байдаг. Тэг би тийм соёлгүй хүн гэдгийг илэрхийлэх шаардлагатай болдог. Тэг бид нар одоо хорхоо иддэг хүн чинь тийм биз дээ. Тэнтэй андуураад. Би намайг бити түнтэй андуураач би тийм соёлтой хүн биш гэж хашгирмаар санагдаад. Тийм үү? Хийгээгүй нүглөө үүрмээргүй байх шүү дээ. Тиймээс тэр Монгол байх шаардлага гарч хятад биш. Тэр Япон байх шаардлага гарч ирж байна. Тэр Солонгос буюу өөр гэдэг орон зайчин байх шаардлага гарч ирж байна. Охно. Өөрөөр хэлбэл бид нар ийм соёлыг бүтээгээгүй ардаа гэдэг. Тийм үү? Энэ бүлэгт хамаардаг, энэ бүлгийг зөвшөөрдөг хүн бишээ гэдгээ тунхаглах шаардлага гарна. Охно. Тэд нар одоо хичнээн одоо орд гарч алтан орд гарч нэгч одоо дэлхийд тэргүүлдэг байр суурь эзэлж эдэн шууш тэр юм дээр нь бол юу гэхгүй шүү дээ. Өөрчлөлт гарахгүй шүү дээ. Тэр залуу. Гэхдээ энэ биш. Ямар ч их гүрэн хятадуудад дургу. Ягаад бол гүрнийг мөхөх бодлогыг баримталдаг учраас дургу байдаг. Энэ байдал засрахгүй. Тэр юунаас болоод ингэж байна? Одоо удам дамжсан мэдээлэл үү эсвэл одоо тэр юуны учраа? Хятадын анхны төр байгууллагатай тийм үү? Одоо Цин улсын
үеийн арт түмэндээ бид дэлхийн төв тийм үү нарны одоо анхдагч Галбаны улсаа гэдэг тунхагласан. Тэгэхээр бид дэлхийн төв хүн төрлөختний төв байна гэдэг үзэл бусад арт түмний тийм утаанд оромжилсан шинжтэй байдаг. Тэгэхээр энэ нь үзлээс нь болоод хэд дотод дургүй. Яагаад бусдыг хайрлах, яагаад бусдыг хүлээн зөвшөөрөх сэтгэхгүй бүгдийн дээр ноёрхон оршино гэж тунхаглаад байгаа юм бэ гэж. Яг энэс бол болоод тэд энэ мөрөөч архихгүй бусд нь тэгж доошоо орож тийм үү харьцуулагдах дургүй учраас зөвшөөрөхгүй. Тэгэхээр тэнд асуудал ингэ гараад идэх юм байна тийм ээ. Монголчууд бол тийм мөн чанарын голлогчоо гэдэг. Тэр нь мөн чанарыг голуулж байхад гадаад байна уу дотоод байна уу хамаагүй байгаа учраас соёлын хувьд өөр сэтгэхүй үүсгдэг. Үгээрээ бахархах шаард. Бид арт түмнийг, шашааныг, тийм үү, дэлхийн айлч орон зайд байгаа өөрөн өөрийгөө хөгжүүлсэн өв соёлыг устгадаггүй арт түмэн гэж байхад. Харин ч хөхүүлэн дэмжиж суралцаж. Тийм үү. Болохгүй засаж, болохыг тунхаглаж явна гэж байхад тэр хүнийг хэн эсэргүүцэх вэ? Тэр Монгол хүнийг хэн доош нь хийх вэ? Тэгвэл нэжгээд хүүхэд тийм үү алдаа эндэгдэл гаргаад Монгол хүн хулгайч гэдэг нэр зүүцсэн байхад энийг ойлгоход маш хэцүү. Харин тийм над ч одоо маш асуудал гарч байна. Гадаадын оронд Монгол хулгайч нар маш их байна. За Вьетнамд хүртэл ингээд очиод хулгай хийгээд залуучууд. Тэгэхээр энд одоо хятадын тийм үү аюултай эдэнштэн гэдэг шиг хулгайч гэдэг нэрийг арт түмнээрээ үүрч суух нь биш үү? Харин тийм нэгэнтээ ийм нэр гарцсан байхад хэн зовдгоо гэвэл хулгайч биш, үр хүүхэд зовдгийг. За тэгээд энэ асуулт асуусан хүмүүс чинээс ойлгосон баха. За. Энийг хариулахгүй. Өчигдөр ярьсан мэт эцэг тэнгэрийн гомдос үед юуг яаж хийх ёстой вэ гэдэг хүн өчигдрийн юун дээр ярьсан шиг санагдах юм бэ. За энд нэг оюун бүрэн гэж буурал минь намглан байна. Одоо сүүлийн үед дэлгэрээд байгаа 6-7 сартаагаас нь эхлэж тоо болон үг зааж өгдөг аргууд хичээлүүд их байдаг болсон байна. Энэ нь хүүхдэд нэмэлт дарамт шахалт болох болов уу? Эсвэл хүүхдийн чэйжлэх чадварыг нь багаас нь хөгжүүлж байна гэсэн үг үү? Та энэ тал дээр юу гэж тунгааж байна вэ гэж асуусан. Хүүхэд хөвлөд байхасаа суралцаж эхэлдэг нь үнэн бөгөөд чи сурах ёстой гэдэг сэтгэл зүгээр заах юм бол тухайн хүүхдийг алчдаг. Харин тийм үү амьдралынхаа орон зайд даван туулж байна гэдэг сэтгэхүүгээр сургах юм бол хайхамшигыг бүтээх боломжтой. Ойлгов уу? Тэгэхээр өнөөдөр тийм үү хүүхдийг 10 настай байсан, 15 настай байсан сурах ёстой гэж нөгөө өөрийн хүчрэхэг орон зайнаас дарангуйлан хүүхдийг тулгаад байдаг. Ийм сэтгэл зүйтэй байхад бол хүүхэд юм сурах хас илүүтэй дарамт шахалтаас улмаатайгаар сурах дур нь унчихдаг. Сурахыг сурах чадваргүй болдог. Ухамжтай. Хүн өөрөө сэрж, таних, хүсэж байж сурдаг. Тэгэхээр тэр хүсэж байгаа орон зайд нь, тэр таних байгаа орон зайд нь, тэмүүлж байгаа орон зайд нь дэмжих нь сурлагын онцлог оршдог. Ухамжтай юу. Тэгэхээр 6-7 сартай хүүхэд бол танин мэдээ хүн анхны сэрэл үүсцэн байдаг учраас сургаж болдог. Гэхдээ дэмжих сургалт байдаг гэдгийг бүүмард. Өөрөөр хэлбэл хүрч байгаа зүйлээ нэрлэх, тийм үү? Тооширхгээр нь мэдрэх гэх хичээлэн анхны тарихны бүрдэл үүсэж байхдаа тийм үү? Хажуунаас нь дэмжих аргаар тэр шүү, энэ шүү гэж үгийн холбоо нэг хүртөхөн мэдрэмж болгон дээр нүгийн холбоо үүсгэх аргаар сургаж болдог. Ухамжтай юу. За тэгэхээр энийг бол нөгөө судар дээр өгүүлсэн байдаг шүү дээ. Зөөлөн юмд хүргээд зөөлөн байна, ширүүн юмд хүргээд ширүүн байна гэж харьцуулалтын сургалтыг зааж өгөө гэж. Тийм. Их хүрээ судар болон өрөг хүмүүжлэх судар дээр энэ талаар тодорхой бичсэн байдаг тийм ээ. За одоо цагт энэ буян бэлэг буйны уралт үзлийн талаар хэлээд өгөөч гэсэн энийг та хариулахгүй гэсэн тийм ээ. Би хариулахгүй.
Тодорхой асуугаагүй юмд хариулахгүй. За. За энд нэг тийм сони юм асууж байна. Анхнаасаа үр хөвгтөө хүмүүжүүлж зөв үлгэр дуурайлал болж чадахгүй байж яагаад гомдоод эцэг тэнгэрийг гомдоолгож үр хөвгтийнхээ зав цаад болдог юм болоо. Энэ өгүүл хэмжээнд яг ойлгомжгүй юу гэсэн үг? Тодорхой асууж чадаагүй бол хариулахгүй. Тийм байна. Яг юу гаргасан юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. За ингээд үртэй холбоотой асуултуудыг ерөнхийд наваад ярьчлаа. Бид нэр та тэгээд нэмж одоо өгүүлбэр зүүн бүтгэц, утга найруулга, санал сэтэл, нас тэгэхэд яагаад асууж байгаагаа тодорхой хэлэж байж асуулт гэж орон зайд орж ирээрээ тэгэхгүй тийм үү? Тийм одоо шаардлагыг хангаж чадахгүй бол ямар хэрэгтэй гэж одоо бодож хариулах вэ? За бас асуултууд нь яг тодорхой биш, бас ойлгомжгүй юм байж байна. За энэ дээр одооний 13 14 настангуудын суралцах орон зайг жаахан тодолж өгнө үү. Их итгэлгүй, дуу муутай, зориггүй байх юм аа. Хэрхэн сэдэлжүүлж хөдөлгөх вэ гэж. Энэ их ойлгомжтой тод асуулт байна. Одоо нэг ихгүй эрт үеийн 13-аас 14 настан чинь гिचүүхэн байлаа. Хариуцлагаж явуулаж бие даалгаж сургадаг насаа. 13 хүртэл бол дэмнэж тэтгэж хүсэл тэмүүллийнх нь орон зайд хамтын хайлтаар сургадаг бол 13-аас 14-д нь бие даалгаж тийм үү? Туулуулж, алдуулж, бүдрүүлж, албаар алдаахыг нь сэтэлжүүлж, уйлуулж дуулуулж сургадаг насаа. Тэгтэл одоо итгэлгүй дуун бутаа зориггүй байх юм бол уламл алдчих юм бол уламл дорой болох юм шүү. Би чадахгүй байна гэд сэтгэл зүгээр унчих юм шүү. Инкрэлэд байх юм бол хүн хог нь үүсэн шүү дээ. Тэмцлийн мөрийг нь олгож сургана шүү дээ. Яаж? Юу яаж гэж. Чи бодоод нь үз. Төрсөн цагаас нь чи хамт даван туулаж ирж хайж 13 нас хүрэх гэсэн. Тийм үү? Одоо бие даахад зөрөгтэй тэмүүлэлтэй байхгүй бол болохгүй. Тэгэхээр эн чинь суурин чухал байхгүй юу? За. Уухах нь. За суур гэдгээ та жишээн дээр тайлбарлаад өгнө. Хариулахгүй. Яагаад? Түрүүн жингээ ярьсан юмыг жишээлүүлгээд байгаа учраас хариулахгүй. За тэгвэл энд бас байж байгаа байхгүй. Төрөөрөн бас гэжсэн. Яаж дэг журам сахилах хөтэ болох вэ? Нэг мэд хамт ингээд хамаг юм буулгацсан суугаад байна. Тэгээд нөгөө охин бас асуусан байсан шүү дээ. Би яаж одоо уцаа дахинхаа алга болохгүй тэрүүнийг олдог юм зэгцтэй байж сурах вэ гэдэг бас нэг жижиг охин асуусан байсан шүү дээ. Тэгсэнд энд одоо жимсээ болд гэдэг энэ хүн бас хамт живчгсэн замбрааг үтсэн байх юм аа. Тэгээ яаж энийг эцэгийнхээс салдаж байгаа зан юм чинь одоо яах вэ? Надад нэг өргөж авсан айхтар дэггүй хүүхэд байсан юм. За дэггүй гэдэг нь ёс журам сахихгүй, замбраагүй, журдаггүй гэдэг утгаар нь хэлж байгаа шүү. За ухна. За төрчин тэгээд 11 настай байлаа. Өргөж авсан. Яста. Нэг юмыг байранд нь тавихыг мэдээдэггүй. Мэдрэл муутай юм шиг юм ярина. Өөрийгөө өмөөрөх гэж хэрэлдэг. Юу ч бүрэн хийхдэггүй хэрэнэн юм бохонд шалтак тоочдөг. Нэг тийм ёр үгээ барж хаймаар хүүхэд. Хайрлаж байлаа. За хайрлаж байлаа гэдэг нь хайрлсан л байхгүй юу? Ойлгоно. Өглөөд бор аягийг өөрөө угаа гэхэд тэгээд миний дугаачих энэ төр гэх хичээлэн бусдыг аштах гэдэг ундаг юм байна. Эцэж битгий угааж өгөөрэй. Хэрвээ та нар угаах юм бол би ч нөгөө чихэр үг гэдэг штэ тэд нарт чинь. Та нарыг сахилга батыг нэгэндээ сургаж чадахгүй бол ерөөсөө тийм юм байхгүй гэдэг. Эхлээд үзвэ гэхэд ардуур нь хувилдаад өөрийнхөө ажлыг бусдаар хийлгүүлээд байваа. Уухамжтай юу. Тэгэхээр н бороо ягийг нь албаар авч нуугаад нөгөөдхөнд нь сүүний үлдэгдэл хийж байгаад албаар хөгцрөөж хайдаг юм байгаа гэдэг. За.
Эхлээд нөгөөдөг чинь бор аяг олдохгүй би чиний аяганд ид чи эний аяганд бид нар чинь нэг хүний нэг аяг дүрмтэй байдтай. Тий. Гад хуулгаад өөрийнхөө аягийг л олж иргээд. Би уул нь өөрөө нууцсан байгаа шүү дээ. Тий. Өөрийнхөө ямиг өөрөө л олж иргээд. Бага тэгээд яах вэ? Нөгөө нэгэнт хоолноос хождох гээд байгаа юм чинь нэг ухаж түнгч хайсаа өөр байгаад. Тэгэхэд нь тийм гэрийн эзэгтэй бас их тийм болгов. Бид хоёр тэрийг дарж авах гэж байгаа шүү дээ. Чи миний юмд хүрэх чинь буцаагаад байранд ингээд их дарамт болов. Тагсан чинь хаалга саваад та нартай амьдрахгүй гэдээ яв. За баяртай чи ямар биднэрт заяасан чамааг өсгсөн хүүхэд юм биш зайл гэдэг. Тэгээд явсан буцаа шөнө орж ирж байна. Мөлхөөл. Уучлаарай хөвдөг суучаал эцэг минь уучлаарай. Очиё гэсэн оромжаалга харий гэсэн тийм хаалга эцэг минь өршөөгөөрэй. Өнөөдөр эндээ унд чи маргааш би хаачхаа бодъё гин. За тэгээ унд чи на бор аягны асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэг байна уу гэд. Бас нэг өрөвдөж ирэхлүүлээд үнсэж тийм үү. Бас цангацсан юм байна гэсэндээ аяг халуун цайг болгочод унт болов. Гэхдээ тэрнээс хитрээгүй шүү. За тэгээ өглөө болохоор халбаар ядарна үедээ. За чи нүүхэд биелнэ үү гэхэд. Би бор аягаа олж иж нүүх гээд байна. Аяггүй бол хааж очихгүй нэ гэд. Тэр чинь бас бууж өгөхгүй зойлог байгаа. Нөгөө уучлаараа миний буруу гэхгүй. Өөрийнхөө алдааг харахгүй шүү дээ. Гэтэл нийгмийн шахалт тэмт чинь үсээд байна. Тийм үү? Нийгмийн дарамт үсээд байна. Сахилга гэдэг бол нийгэм урсахын үзэгдэл, тийм үү? Сахилгагүй байна гэдэг чинь тийм нийгмийн үзэгдэл дотор хамт амьдарч чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Уухамжтай юу. За тэгээд нөгөө хүүхэд чинь арай ч нөгөө аягаан олвоо. Онгоцны хараар шидсэн юм чинь. Тэнд байна гэж санахгүй л байхгүй юм. Галтгоогоор гэд танахаар бол тийм үү. Тогоо шангаар л хайгаад байж байгаа. Онгоцны хар дээр байхыг нь болоод би энд тавиагүй штэ гэж юм. Чи тавьсан барьснаа мэддэг билүү гэд. Албаар үг шүрдэн штэ. Нохон өдөр болсон наадхай чинь чиний аяг гэж хам мэддэг ин энтер гэд явуулж байгаа. Тэн дээр чинь нөгөө эцгийн хэлэх үгийг ахтуу нэг бүгд дуулаад айж байгаа штэ. За эднэр чинь ястаа хэцүүдэдэг юм байна шүү гэд. За тэгээд нөгөөдөг чинь нөгөө хөгцөрчихсэн аяг угааж байгаа шүү дээ. Сэжиг нь хүрээд өөхөж ийна хидж өгөө гэж угаав та. Өгөж гэж угаасан. За тэрнээс хойш яста аягыг бол нандиндаг болж байгаа юм аа. Оршогоорой ээжээ оршогоорой ааваа болоо. Тэг хүний ив болох гэж хичээдэг болов. Гэхдээ нөгөө залахгүй зайдан тийм үү ёсгүй дэггүй ааш нь үргэлжилж байгаа шүү дээ. За тэгээд хувцсыг эмхлүүлэхийг их сурна. Бид нар ямар олон ч хувцтай байсан. Биш. Гэхдээ нэг хоёр хон хувцас цэгцэлж тийм үү. Олон хүүхдийн дунд чинь эмх цэгцтэй байна гэдэг чинь чухал. Нөгөө тэрний золиг яадаг гэвэл бүс юм тэмдэггүй хаяа. Нөгөө нөмгөн яваа сурцсан муу замтай. Гэтэл би чи нөгөө язгуур угсаатай уучраас бүсийг ихтэй эдэлдэг. Энэ соёлоо тэр хүүхдэд нь ялцмаар санагдаа тийм үү? Тэгээд бүсгүй явж байгаа эр хүнийг тийм үү хоригдол гэж үздэг шүү. Хаан ирээд аваа явах юм бол чамайг би л өмөрөхгүй шүү гэд хэлчихсэн чинь бүсээ нэг бүсэлд сурж байгаа юм. Угаасаа хоригдол тийм үү? Ялтангууд л бүсгүй явдаг шүү дээ. Эр хүмүүс дотороос. Тийм үү? Хээлтэй ийм хоригдол хоёр л бүсгүй байдаг шүү дээ. За тэгээд бүсэлд цоров. За тэгээд нуруу тэгшлэх асуудал бүгдэр нуруу тэгшлэн гэдэг чинь асуудал гэргийн тэн дээр их санаа тавьж байгаа. Ягаад нуруу бүгдэр байна гэдэг бол амьсгалын замын маш олон өвчнг тусахын үндэс болдгоо. Уушигны багтаамж муутаагаас болоод зүрхний орон зай одоо хумигдаж тийм үү. Цус бөглөр хөвчин туснаа. Тиймээс нуруу тэгшлэх ёстой. Өдөр болгоно нөгөөдгий чи хоёр далны хооронд жийж байгаа тэлдэм байгаа байдтэй. Хизээ чи одоо нуруу тэгш авч яваа төдий болтол би чамайг тэлхээ орхихгүй гэдэг. Тууштай байдлыг үзүүлж байгаа юм. Тэгэл өглөө сэрэх болгонд нурууг нь тэлнэ. Нэг талдаа ясаар нь тэтгэж байна гэсэн үг шүү дээ. За тэгээд толиосоор хагаад нэг хүн харахаар нуруугаа тэгшхэн явдаг болоод сүүлдээ дадал болоод сууж ирвэ.
За ингээд хувцсны дэгтэй, хоол ундны дэмтэй, одоо малны тустай болчихсон хүүхэд чинь амьдралын ухаан сургаж тийм үү. За нөгөө ханаад хурцгсан хоныг яах ёстой, төргээд байгаа, адууг яах ёстой гэдэг нөгөө эрийн ажилд чи сургах хэрэгтэй юм байгаа бид. Хаан болсон ч малчин болсон ч малтайгаал зууралддаг нь бидний амьдрал юм хайна. Ахын аарсаар ажилд зааж өгөх гээд. Танай талга болж байна. Ястай төвөг. Тэгэхээр манай тэр отог хошууд нэг айхтар хөөхөн охин байдаг. Хөвгүүд болгон шохоорхдаг. Нүд нь юм цэнхэр туяатай. Тийм алаг том давхраатай. Жимсэн улаан уруултай цав цагаахан царайтай. Их цэмцгэр охин байдаг байв. Айл нь ч хөөрхөн. Тэгээд тэрийгэн очиж чи манай нэг юмд одоо үг хэлээд гэж гээд. Жохон ихчлээ. Тэгээд очиод нөгөө охин чи хэлж байгаа. Би ийм арчаагүй өр хүнтэй л суухгүй гэж хажуугаар нь хилүүлчихэд өнгөрөөж байгаа юм. Тэгсэн чинь л ирээл хувцсны тоосоо гөвдөг болоод өмд хойдуугаар нэг угаадаг болоод мачирж байна. Бас нэг ир юм байна те эм хүнд муу хилүүлэхгүй л гэж байгаа байхгүй. За тэгээд аргын одоод үеийнхэнтэйгэн өрсдөг хүүхэд юм байна гэдэг. Зангийн таньчихсан учраас ах дүүгээр энэ нь гоё залуу, энэ нь муухай залуу гэж хилүүлээд. Тийм үү. Өнчин олон хүүхдээрээ хорийн малтаж байгаад л хүн болгосон юм. Ухамжтай юу. Хожимнаа засагч болсон. Тийм үү. Ёсгүй хүнээс засаг гарсан шүү. Тэстэй сонир юм байна тий. Сайн хүмүүжүүлсэн байна да. Өөрөө засагч болно гэдэг чинь. Өөрөөр хэлбэл ёс жудаг жаягийн ач холбогдлыг нөгөө тэрсэж байгаад ойлгочихгүй юу. Тэгээ ямар өндөр ач холбогдолтой нэг хамтын үйл болдгийг хүүхэд байхасаа тэмцэж байгаад унаж сурна гэдэг шиг ойлгосон учраас яшигтэл дагадаг бас нэг өсгөлтөл. Тэгээ засагчл төрөх шүү. Би тэрийг яста тийм дэггүй нүглийн амтыг засагч болно гэж төсөөлөөжгүй. Гэхдээ энэ чинь эцэг их л бүтээсэн юм чи. Тэгээ юм уу? Өөрхий харин эцэг нь зодноор мал дагаж явж байгаад босгоод. Эхэн тэгээд гэрэл тижээх гэж явсаар байгаад сүүлдээ тамирдаж унаад. Тэгээд тэдгээр хүүхдүүд өнчөрж байсан. Тэгээд тэр хүүхдүүдээс өргөж авч байхад нэг ийм ёсгүй хүүхэдтэй болж байлаа. Тэгээ бүр хожим 26 настайдаа надад аягны хэрүүл хийсэн юм да. Таал миний аягыг нууж дотор нь бүр сүтээ нуусан байлээ шүү дээ гэж. Би тэрийг чи хараад ямар их огсон гэж санана гэдэг. Гомдол битүүлээ. Чиний шижигчсэн багсбуу гэсэн. Тийм аа яста тэрнээс чинь хойш. Бохрын учрыг олсон шүү. Тийм балиар ямиг цэвэрлэж байж хүн гэдэг чинь ойлгодог юм байна гэд. Гэхдээ л муухай хэрүүлч хүн. Тэрийг бол засах аргагүй. Бүр сүулт нь ч гэсэн ирээд хэрүүл хийгээд байна тий. Бодоо. Бараг 20 жилийн биш ээ 10 хэдэн жилийн дараа. Тийм байна. Тийм бол 10 хэдэн жилийн дараа ирж хэрэлдэж байгаа. Тийм нэхэл хатуутай хэрүүлчгүй. Засагч болсон нь ч дээр байсан. За тийм байна. Тэр хүүхдүүдэд туулуулах нь чухал байдаг юм өө. Яг туулаад өөрийнх нь юм гэдгийг нь ойлгуулад өөртөө цэгцтэй байгаад ирэхээр бас өвгөд бид эмгэд бид чинь ээж аав бид чинь хямгадуулдаг шүү дээ. Та өөрөө гутлаа цэгцтэй тавьсангүй гээл мад тавьсан үг нь ороод ирэхээр тэгж өөрөө шүү ядарч одоо зүдрээд анзаарсангүй. Нэг нь өшгөлцсөн юм байгаа биз гэж. Бас хямгадуулав. Тийм байна. Сонирхолтой юм байна та. Тэгэхээр дэг яс жаяг гэдгийг гэр бүлээрээ сахиж ажил бүгд түүнийг ойлгож мөрддөг байж ажил үүсдэг. Тэгэхээр тэр ганц тэр хүүхдэлж хийхгүй байна гэдэг байхгүй. Бүгдөө л ижлэх юм байгаад өшөө тэр хүүхдээ өөрийг ойлгох хэрэгтэй юм тийм ээ.
За өнөөдрийн өдөр чинь бид нар за үр хүүхэд одоо гэр бүлийн талаар түлхүүх ярилцлаа. За тэгээд дэгж урам сахилга баттай болох гэдэг. Сахилга батыг бол ухамсар оюун санаагаар сургана. Өөрөөр хэлбэл болцсохгүй аюулаа таних мэдж байгаа хүмүүн сахилга баттай байдаг. Ухамжтай юу? Өөрөөр хэлбэл хүүхдийг муу санаатай, тааварлах ухаантай болгоно гэсэн үг шүү дээ. Тэр чинь тодорхой хэмжээний туулалтай хүнд төсөөлөгддөг. Огт туулалгүй хүнд бол туршин үлдээхийн орон зайгаар гинхэн алдаа ихээр гарна. Тиймээс эцэг их нь хүүхэдтэйгээ аливаа зүйлийг туршин хийж байх нь чухлаа. Ухамжтай юу? Одоо эцгүүд бол хүүхдэд арх уулгахыг сургана. Хөвгүүдийг бол арх уухыг эцэг нь заасан дээр байдгийг шүү. Өөрөө уучаад хүүхдэд арх битгий уугаарай гэж сургах шиг тэнийг юм байхгүй. Харин хамт ууж яа. За би чамайг 16 нас хүрэхээс ч ахуулаад архины тухай ойлголт өгнө гэдэг. Тэндээ бас өөрийгөө бэлдэж байх хэрэгтэй. Ингээд ирэхээр аавч гэсэн тийм архин толгоогоо мэдүүлдэггүй. Хүүхэд ч гэсэн архины тухай соёл боловсралтай бодож байсан шүү дээ. Тэгэхээр би чиний тэдэн настайгаас ахуулж тийм юмыг сургана гэж байгаагаа өөртөө боловсруулж танин мэдэж даван туулаж байх хэрэгтэй. Ухамжтай юу? Октод дээр гэх юм бол ээж нь янаг амьдралыг нь яаж заахыг нь бас мэдэх хэрэгтэй. Тэгэхээр 16 настайгаас нээж нь янаг амьдралын тухай ярьж өгнө гэхэд хүлээлттэй хөөрхөн байдгийг шүү дээ. За яриад өгнө гэдээ амлцсан байх нь чухал байд юм шүү. За хүүхдийн хэл яриа хоцрогдолт өвчин далдын нөлөө байгаа юу гэнэ? Одоо Тэгээ удамшлын нөлөө, удамшлын нөлөө, тээлтийн үеийн эмийн нөлөө. За тээлтийн үеийн эмийн нөлөө. За зажлуурын нөлөө. За зажлуурын нөлөө. Өөрөөр хэлбэл хүүхэд хөх зууж эхэлдэг тийм биз? Шүд ургаад хэл тагнаа бүтснээс хойш тэр үед нь хэл зажлуурын булчингийн сайтар хөгжүүлээгүй бол байгаад зуулахыг хөгжүүлээгүйгээс болоод яриа хоцорноо. За дээрээс нь түлэгдэл болоод осголт бас нөлөөлдгөө. Хамрын хөндийн түлэгдэл осголттой хүүхдүүд бас хэл хороо хоцрох гээд байдаг тал бий. За тэгээ сүнсний өөрийнх нь нөлөө бий. Их бодон тунгааж баг ярьдаг сүнстэй хүүхдүүд бий. Бүгд ажиллаж байгаа байх гэж юу яах вэ? За дээрээс нь 3 хүртэлх насны унтах үед нь дадлагжуулсан одоо дадал дутхын орон зай бас бий. Хэд хүртэлх? 3 хүртэлх. 3 хүртэлх насны. Энд чинь унтахтаа буруу унтаад байна гэсэн үг. Байрал нь буруу байна гэсэн. Үгүй ярих ёстой. Өөрөөр хэлбэл эцэгийг харьцангуйгаар хүүхэдтэйгээ одоо ийм яраа хүүхэдтэйгээ харилцан яриа үүсгэх зөвхөн хэвтрийн орон зайд л илүү боломжтой байдаг. Яг унтахын өмнө жоохон нойрон сэрвэл зайд байдаг та. Тэр үед л ээж нь чи ингэсэн тэгсэн ингээд хилээд үз гэд. Тийм үү. Тэр завжны булчингуудыг хөгжүүлээд за үлээгээрээ гэд. Одоо ингээд хушуугийн жумбүүлгээ за үлээгээрээ. За хушуугийн хацраас нь чимчиж за үлээгээрээ гэд. Хацарны булчингуудыг нь хөгжүүлж өгдөг. За. Ухамжтай юу. Аманд нь ингээд савх зулгаж яагаад. За одоо уруулаасаа хөдөлгөөрэй хичээлэг. Амны уруул тагнаан булчингийн сайтар хөгжүүлээд өгчээр. Хүүхэд хэлд зөв цэвэр ордог. Дээрээс нь эцэг эхийн аялгууд шууд нөлөөтэй. Хүүхдтэйгээ тийм нал гэж байгаа бол тэгээд оройтч хэлд орно. Яг бол Нийт төмөний үгийн сонсгол, эцэг эхийн үгийн сонсгол хоёр зэрэг өсрөгцөөд унахаар хүүхдэд тарихад гайхаад энэ одоо ижил үг юм уу, ондоо үг юм уу гэж бодоод эхэлдэг. За. Тэгэхээр нөгөө зурагт телевиз тийм үү. Одоо мэдээлэлж байгаа орон зайтай ижил аялгаар яриаж байх нь хүүхдийн хэл ярианд нөлөөлдгөө. За. 30 нас хүрсэн хүүхдийг
өөрчлөх боломжтой юу хоцорчихсон уу гинэ. 30 настай. Хүүхэд 30 настай хүүхэд байдаггүй шүү. Тэрэн зүгээр эцэг ихтэй хүүхэд боловч эрх төрдөө наад чи эр хүн охин бүсгүй шүү. Тэгэхээр ээж нь бол 30 настайгаа хүүхэд гэж хараад байна шүү дээ. Энэ 30 настай хүүхдээ одоо Сайхан яаж ярилцаа. Нас бие төрсэн хүн байна. Хүндлэн харилцаа. Харилцаад амьдралынхаа туршлагыг ярьж өгнө. Ихэвчлэн 24-өөс дээш настай одоо хүүхдэл юм да. Хүнийг чинь сургадаг аа. Гэхдээ өөрийнхөө амьдралын жишгээр сургадаг шүү. Одоо би та нартай яриад би амьдралдаа тэгэж алдаж онсон, тэгэх нь онсон шүү, тэгэх нь алдсан шүү гэж яриад байгаатай адилхан илэгнэж, өшигнэж харилцаа үүсгэснээр тухайн хүүхэд өөрөө сонголтоо хийж тийм үү авахыг аваж, тунгаахыг тунгааж, хэрэгжүүлж үзэж, туршиж үзэж сурдаг. Түүнээс шууд нөлөөллийн аргаар сургахад хэтэрхий хожимдсан нас болно шүү бачаараа. 30 настай хүүхэд ээж аав нь ингэж байсан, ийм дурсамжийг байсан. Одоо энэ дээр алдсан байж магадгүй гэж бододог. Үр дүн нь ийм байсан. Ийм шалтгаанууд энэ үр дүнд нөлөөлж байсан гэд харуулсалаа бас ярьж байх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн өрмөн тэр зовлонг минь туулахгүй л байх нь нэгэн одоо том зорилго шүү дээ. Тийм биш? Тийм. За энэ хөөрхөн 10 настай охин тэгж асуусан гинэ. Монгол хаттын бортгон малгай хэн анх санаачилсан бэ? Яагаад тийм босоо бас өндөр хийсэн юм бэ гэж асуусан байна. За, ерөн Монгол малгай бол зулаа орон зайдаа нэлээд сэрүүн одоо орон зай үсгсэн өндөр байдаг. Одоо горчин үеийн малгай бол яг зулаа дээрээс дарсан байдаг. Тийм үү? Хүний зулаа орчим суц одоо багтай байдаг учраас тийм үү халж хөрхийн мэдрэмж их багтай байдаг. Гэхдээ халж хөрсөн орон зайд хүний ой тогтоолтонд нөлөөлдөг учраас бид нар зудаан орон зай сэрүүн байдалд их ач холбогдол гэж аль болох тэр орон зайд одоо халуун болоод хүүтний харш үзэгдэл үзэгдүүлэхгүйгээр одоо хамгаалан сахихыг хичээснээс улбалаад өндөр малгайнууд гарч ирсэн. Уйхамжтай юу. Тэгээд зэрэгтэй болоод нөгөө эмэгтэй хүний сүр одоо жавхаг илэрхийлэх гэж улам өндөр болсон байгаа бортгоо минь. Хэдийн үеэс гэхээр хөнгөрний үеэс ахуулаад эмэгтэйчүүд юм дээшээгээ өсгөх малгай байв. Учир нь эмэгтэйчүүд нь үсээ 2 салаа шүлжижгээд тэгээд энэ зогдор дагуугаа унжуулах бус дээшээгээ ингэж сойж өргөдөг байв. Тийм гоо үзэсгэлэнтэй байсантай улбалаад тэр одоо үс байх орон зайд нь одоо тэр дээшээгээ өгсөх орон зай дүүрдэг байсан. Хашаа дээш оройроо ингэж явуулах нь төгсөөд дээш тэнгэр рүү ингээд тийм. Мэн чинь бас нөгөө мэдээлэл авна гэдэгтэй холбоотой гэсэн үү? Яа тэр нь ч яах вэ? Нүүр хувиралтай төрсэн байдаг штэ. Зарим нь харцсан хөвсөн докторгүй гар хөлөө сониг хөдөлгөд байдаг гэнэ. За хүүхдийн эмгэгүүд байгаа шүү. Тэр эмгэгүүдийн тал дээр бол домчонгодууд асуусан дээр ахаа. Яг ямар өвчин шалтгааны бол байгаар зүй ёсны тогтолцоо үр далдагдаж байна вэ гэдгийг асуусан дээрээ. 10 настай охин асууж байна гинэ. Гой харагдсан бүх ямиг бүгдээр ингэн авч цуглуулад хинт ч өгмөөргүй дүүгээсээ хүртэл хямгадаад харамлаад байна гинэ. 11 настай. За энэ яг хожуу явагдаж байх шиг байна. Уул нь 9-оос 8-аас 9 наснд энэ нөгөө эдийн үн цэн гоозон мэдрэмж суудаг. Энэ хүүхэд дээр жоохон минийхээр бол нас хожидчих. Магадгүй өнөө цагт ингэж хожуу олгогддог болцсон юм уу? Хүүхэд альва юмны үн цэн тийм үү? Гоозог мэдэрч эхлэхээр тухайн зүйл их хямгадаж бусдаас харамлах сэтгэл зүйсдэг. Энэ нь эдээ хариуцаж байгаагийн анхан шат бөгөөд түүнийхээ үн цэн одоо үйл явдлыг таних мэдэж байгаа нэг одоо үзэгдэлээ. Энэ дээр нь заавал тэр дүүд байх ёстойг нэ тэр гихгүйгээр одоо хүнд тодорхой хэмжээний хүссэн хүсээг хувийн өмч гэдэг орон зай байгаа. Тэгээд тэнд нь дасган сургах одоо эдэлж хэрэглэх арчлах бүх хариуцлагыг үүрүүлэх шаардлагатай. Ялангуяа олохын ухааныг нь зааж өгснөн дээр шүү. Олосноо хямгадахыг зааж өгснөн дээрээ. Заавал тэрийг яагаад дүүдэн өгөх ёстой гэж. Заавал тэрийг яагаад бусдтай хуваах ёстой гэж
хувийн өмчийн ойлголтыг сайтаа сургаж өгснөөр хүний бас дэг жаяг үүсэх анхдагч орон зай шүү хүүхдүүдээ. Тиймээс хүүхдээ хувьдаа юмтай байхыг сургасан. Дээрээ маш сайн хямгадах хэрэгтэй. Харин хямгадаж чадахгүй бол бүү дахин авч өгөө. Өөрөө олохын ухаанаар сургасан дээрээ. Ухамжтай юу? Тэгэхээр энэ 10 настай бас хүүхэд гэд тэгсэн байна. Энэ буян бэлэг буян болохоор одоо багтаа авсан хүүхдийн сэтгэл санааны чочрлыг яаж засах вэ гэж асуусан байна. За над чин эмгэг болоод ирнэ. Засах арга нь энэ төгөөхтэй. Нарийн ажиж байж яг ямар зочрол вэ гэдгээс хамааран заснаа. Өөрөөр хэлбэл даван туулахад сурганаа. Хүүхдэд өөрт нь итгэл үүсгэх гэдэг нарийн ухаан байдаг шүү. Ухамжтай юу? Тэгэхээр тийм нарийн юмнуудаар ингэдэг тэгдэг гэдэг шиг хэлбэр одоо ойлголт төрүүлэхэд хэцүү юм аа. Энэ одоо учир шалтгаан их нарийн юм байна л да. Эхлээд энэ эцэг хэн хүмүүжүүлэхдээ ингэсэн байна. Эцэг их нь хийх ажлаа гүйцэд хийж дуусаагүй бол юу хийж байгаагаа хүнд битгий хэлээрэй гэж сургацсан байна. За чи ямар нэг юм ажил хийсэн бол заавал өөрөө хийж сур. Дуусгачаад хэл гэдэг ингээд. Тэгээ өөрийн амнаас унахсан үгэндээ эзэн бай гэж хэл сургасан даа гэж. За эцэгхийн үг цагийн айсанд үнэн байдгийг мэдэж итгэсэн байтал хамгийн дотны найз нь ч юм уу багш нь юу хийж байгааг нь асуусан тохиолдолд ээж ав битгий хэлээрэй гэлээ. Миний хэлж яриаггүй зүйлийг найз маань миний өмнөөс худал хэлснийг нь би тэгж хэлээгүй гэлээ. Гэтэл энэ бүхэн урагч нэг зүрхэн хэр үнд нийцтэй вэ бурлна гэж байна. Үнч бай худалч бай цагийн айсаар ил болдог зарчим байдаг тэтгэдэг нэг юм билээ. Долоо хэмжиж үйлдэг гэдэг байтал өөрөө л өнцгөр хөнгөн дүгэлтэх нь үнд хэр нийцтэй билээ. Эцэгхээ үгэнд итгэх нь зөв үү? Бусдын үгнээс имэж ээж авах үгийг няцаах нь зөв үү гэж асуусан байна. За үйл явдал бол асуусанд хариулаа. Хариулахтай илүү ухаалаг бай гэдэг зарчим нь илүү тустай байдаг. Яагаад юм гэвэл бусдаар үйлдэлэн үнэлүүлэхийн тулд заавал тайлбар гэдэг зүйл хийх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл би дутуу байна, би хоцорч байна, би төрүүлж байна. Миний үйлдэж байгаа дээр өөсөв байна уу? Илүү сайн болохын тулд яах ёстой вэ гэсэн нөгөө хажуу орон зайн харилцаа үүсгэснээр хичнээн өөрөө бүгдийг мэдэж төгөлдөр хийхийг хичээж байж орон зайтай харилцаа үүсгэснээр тухайн хүний үйлдэлийг хүндлэх, хайрлах, бишрэх сэтгэл зүй үүсдэг. Энэ өөрөө зүй ёсны тогтолцоог тухайн гэр бүл маань хүүхдэд сургаагүй байна. Тэгснээсээ болоод нөгөө хийж байгаа зүйлээ үнэлэмж унах гэдэг нөгөө нийгмийн таварлалын үнэлэмж унах одоо асуудалд орсон байна. За тэгэхээр ганцхан гэр бүлдээ байж байгаа асуудал биш. Өшөө одоо өөр газар бас бусдтай харилцдаг, тэдэнд ойлгуулах гэдэг зүйлийг одоо дутааснаас болоод гарч байгаа хохирол вэ шүү өөр мэнэ. Тэгэхээр өөр хүүхдүүд нь альва зүйл хийхдээ тайлбар гэдэг зүйлийг одоо тодорхой хэмжээнд эзэмшиж байх юм бол өөрөө нийгмийн орон зайд хөндлүүлэхийн орон зай үүснэ. Жишг нь чиний хүүхэд одоо аягаан угааж байна. Мэдээж дуустал нь үйлдэх нь чухал. Тийм биз? Гэхдээ хажуунаас нь хүн асуухад дуугаа бай гэдэг бол буруу зарчим. Чи юу хийж байгаа, яаж байгаа гэхээр би аягаа угааж байна. Үнийгээ дуусгахын тулд одоо төдий хугацаа зарцуулах гэж байна гэсэн тайлбаруудыг хийж сурах нь зөв хүмүүжил болно. Ухамжтай юу? Тэгэхээр энэ бол нийгэмд бол одоо өөрийгөө ойлгуулах, хийж байгаа ажлаа тийм юмнууд бол дутуу байна гэсэн. Хүн ойлгохгүй шүү дээ нэг юу чигээд яваад байгаа. Ягаад ч асуухлаар тэгээд би өөрийгөө мэдчихээн гэвэл ямар ч хүн тэнтэй харьцах. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд маань хүүхдээ нийгмийн харилцаанд бэлдэх үйл ажиллагаагаа бусдад тайлагнах чадварыг сургахаа мартсан байна шүү. Үнэхээр хүүхдийг үйлдэлд дуустал хийх сургах нь зөв. Гэхдээ үйл явцын тайлбаруудыг бас үрдэн хэлж байх шаардлагатай. Эцэг эхүүд маань өөрөөрөө үлгөөрлөөрэй. Одоо би бол бараг л хин ч асуугаагүй байхад юу хийж байгаагаа яриад байдаг хүн байхгүй юу? Хин нэг нь сонсч л байгаа гэдэг. Гэхдээ энэ чи бас ямар одоо үйл хийж байгаа, ямар юмнасаа шалтгаалаад бас янз янз байгаа шүү дээ. Ганцхан ингэх ёстой гэдэг үл хитрхи хайрцаглагдсан юм үйл байна. Одоо гэр бүлийн дотоод одоо дийлэнх үйл байгаа шүү дээ. Ингэдэг тэгдэг мэдээж одоо хизээ дүүтэй болгож байгааг нь бол хэлэхгүй. Тэрнээс бусдыг нь бол хилээд үйлдээд за одоо бүр ингээд томоохон асуудал
За ноён маань намайг загнасан, ийм асуудалаар ийм цааз хэлцээд ингээд намайг буруутгасан гэдгээ ч үр хүүхэдтэй хэлэж тэдний санаа оноо зөв болоод буруу гэсэн үнэлгээг сонсдог байсан. Тийм учраас одоо миний үр хүүхдүүдээс төрийн албанд орсон нь их. Учир нь төрийн албаны ноён цайдууд тэдний энэ ярианы чадварыг биширч өөрийгөө илэрхийлж бусдын үйл ажиллагааг үгээр дэмнэх одоо тэр сэтгэлгээг нь дэмнэж ихээр одоо алба тийм одоо ядууд орой байсан ч албад өгч одоо заман тэгшэрсэн сайхан үйл явдал байдаг. Тэгээ энэ бүхнийг заасан эцэгтэй их таалрахж явдаг. Миний аль эцэг үйл явдлаа ерөөхдөө гайгүй ярьдаг хүмүүс байсан. Хэл амтай хүмүүсийн хүүхэд учраас. Ухамчтай юу. За тэгээ буурлаа одоо яана бэлээ. Энэ та өнөөдөр энэ асуултанд нь хариулаад дуусах нь уу? Гэтэл бид нар ч нөгөө 9 хүслийнхээ юугаар явж байгаа шүү. Өнөөдөр тон ингээд өндөрлөе дөө. Тийм үү. Тэгээд одоо 9 хүслийн үргэлжлэл бигээд би бичээд явцсан байтал өнөөдөр чиг асуултанд хариулсаар гадаалаа. Нөгөө гачигнасаа зөрчлөө. Яах вэ? Ой, асуудал гэдэг өөрөө шийдвэрлэхийн хүсэлтэй шүү дээ. Эдгээр гэр бүл боловсрол үйл ажиллагааны хүслүүд танин мэдэх хүслүүд шүү дээ. За. Боловсролын хүсэл дээр хүн асууж, таних, мэдэж, эргцүүлэн таних. Магадгүй төгс гэж хийж байсан зүйл чинь цаг хугацаа эсвэл нийгмийн орон зайн үйл явдлаар төгс бус болох үе байдаг. Тийм учраас түүнд оюун ухаанаа бэлдэн зэхэх нь чухал. За тийм байна. Ухамчтай юу? За бид нар тэгэхээр та бүхний асуусан асуудлууд маань одоо боловсрол буюу танин мэдэх одоо хүслийг чинь асуудлууд байсан байх нэ. Ингээд өөрсдөө хийж байгаа үйлдэлүүдээ хүртэл бид нар бас дахиад бодоод явбал сонирхолтой байх нь шүү. За тэгээд хань болон үртэй холбоотой, харилцаатай холбоотой энэ асуудал тэднээс яаж гарах тухай бид нар бүгдөө буурласаа асууж, жишээглэгийг сонсож ингэж өнгөрлөө. Одоо ганцхан асуулт, энэ сонирхолтой асуулт байна. Одоо хүүхдээ хавар мал төлөх үеэр хөдөө авч явж малын цагтаа болохыг хичээдэг гинэ. За малд гэлж тоосонд байх уушгинд сайн гэдэг үнэн болов уу? Уушгинд сайн бусаа, дархлаанд сайн. Өөрөөр хэлбэл малын одоо бигээс гарч байгаа элдв бичил орчин тос уураг байна да. Тэнд маань хүн дархлааж байгаа. Үүнээсээ болоод одоо тухайн хүүхдийн бие дархлаа төгөлдөр сайн ан амтнаас харшиж одоо төвөгшөөгөөд байхгүй хүндэстэй шүү. Ухамчтай юу? Эцэг эхүүд маань одоо 9 хүслэн бичиж эхэлсэн байхаа. Тийм үү? Өөр хүүхдүүд нь ч гэсэн оролдож байгаа үгүй. За тэгээд энэний үр шимэн 3 жилийн дараанаас гарч эхэлнэ. Яс удаан юм бэ юм. Эхлээд гоё эхний сард бол тодорхой хэмжээний эдийн асуудал чинь шийдэгдэх байршимтлаар гарна. Гэхдээ 9 хүслийнхээ бүх орон зайд бол 3 жилийн дараанаас үр шимэн гарч эхэлдэг. За тэгэхээр бид ядраад байвал яг энэ байдлаараа зовж байгаад өгч бас болно шүү дээ. Заавал тэрийг шийдэх албатай юм уу? Тэгэхээр 3 жил гэдэг хугацаанд болохоор 9 хүслээ одоо бид нар чинь дахиад 3 дот байгаа шүү тийм үү болоо. Эхний 6-гаа та бүхэн маань бичиж байгаарай. Элдв хүүхдүүд ингэж надаас асуудаг. Би зовоод байна туслаач гэдэг. Тэгээ чи жаргах албатай мó гэж хариулмаар санагддаг. Гэ жаргах албатай шүү дээ. Яагаад? Ачаагүй бол үрж байгаа зовлон нь бодит байтал. Тийм үү? Түүнийгээ засахын оронд жаргах ёстой юм шиг авирлах нь надад л тааламжгүй байдаг. Хүн хийснээ л үрдэг. Тиймээс чи зовж байгаа бол чиний хийсний л үрдэг. Хүн гэдэг чинь нэг л амьдрсан юм чинь одоо хүн болоод төрсөн нэг л удаа амьдрах юм чинь сайхан л амьдрах ёстой. Тийм учраас өөрийнхөө дуртай имийг хий, өөрийнхөө дураар өмс, дураар цэнг, дураар жарга гэдэг ийм одоо одоо сургаалт юм уу? Сургалт юм уу? Юу гэж хэлмээр юм? Үзэл бодол юм уу? Одоо цагт наярхаж байгаамаа. Яг хүн нэг амьдарч байна. Яг энэ наг насыг л сандаг гэж бодъё. Тийм үү? Тэгээд юу дуртайгаа хийгээд үз. Яг үйлдсэн бүхэн чинь нуруунд дайр чинь ирнэ. Бүр хамгийн зовлонтой нь чиний сэтгэл гэдэг зүйл нэг шиг орон зайд зовлон ялна ирэхэд чи тэр дураар амьдарсныхаа бусдад бүү ялц. Бурханд бүү залбир. Ухамчтай юу? Юу бурханд бүү залбираа тэр чи юу гэсэн үг юм?
Одоо тэгдэг шүү дээ. Би зовоод нь туслаач. Тэнгэр хангаа минь бурхад сахиус минь өвгөд онгодууд минь гэдэг. Тэгээд дээрэс нэмээд Иесус Христос минь. Тэгээд бас өөр хин бах уу гэд. За ямар нэг юм. За Мухаммед эцэг минь Будда багш байна. За. За. Тэгээ. Үйлдэснийхэн үр дүнг чи эдэлж байгаа үед тэд бүгд чамд хогчнэ гэж хэлнэ. Яаж байгаа? Яагаад гэвэл альва нэг сайн үр дүн, альва нэг муу үр дүн заавал үйлдэхүүн нөхцөлтэй байдгийм аа. За. Гохомжтой. Энэ нь бүр тойргийн тогтолцоотой. Чи нэг муу гэрт төрөөд муухан амьдраад байгаа бол урд насны үйл явдалтай чинь өгчаачлан холбогдно. Тийм үү. Тэний залхуу тэгээд чиний оюун ухааны дутагдaltaй орон зай ургийн өвчин болоход төрөж байгаа хүүхэд чинь төрхийн өвчнөй байснаар эцэг их болох орон зай чинь их л зовлонгоор дүүрнэ. За нэг тийм үү. Мунхаглалаар шунаж амьдраад хүссэн хүсээгүй 40 насыг залгана. Тэр үед төрөө булчир хаана хавгна. Тийм байдаг. Булчир хаана хавгнаад тахтай. Төрөө булчир хаана хавгна. Эмэгтэйчүүдэд бол нөгөө өндгөвчин тийм үү хавгна. За. За ингээд бэлгийн чадвар нь алдагдсан үед чи нөгөө эдэр насандаа юу үйлцэн түүнийг нь хүлээхээр урдаас чинь нулимдаг хөөхөд тийм үү. Улсаас чинь чамааг дарангуй шиг засаг гарч ирнэ. Өөрөөр хэлбэл юу бүтэн түүнийг авна гэдэг хуулийг ерөөсөө март. Тийм учраас хүслээ хян хүслэн өдөрт хамгийн сайн сайхныг хүсэж түүнлүгөө тийм үл. Хоёрын хооронд дэмий хүслүүдээс өөрөөсөө ангижруулж тархихан цуцаахан болоо. За тэгвэл одоо бид нар За одоо хоёулаа нэг инээдтэй хэдэн хүсэл байчи. Би Facebook дахиад 3 цаг угчмаар гэдэг хүсэл ямар хүсэл багтах вэ? Таны мэдгүй хүсэл мурда. Би мэдчихээн. Зориг тавиагүй үед танин мэдэх хүсэл бус. Яагаад? Чи яг ямар үр дүнд хүрж байгааг нь тооцоохгүй байна. Би тийчээс мэдэл ам. Яг ямар төрлөө? Юу таних мэд? Хамгийн шинэ орчин цаг үед юу одоо болж ийн гэдэг юм мэдэл авч болно. Facebook-оос. Бас дээрэс нь одоо бусдтайгаа харилцсан. Би уулзахгүй байгаа ч гэсэн маш олон хүмүүстэй харилцах боломжтой. За тэгэхээр энэ 3 цаг Facebook ухмаар байна гэдэг хүслээ зориг чиглэлтэй болгочод чи харилцаад үзээрэй мэдв үү? Би энэ хугацаанд тэр алдагдсан харилцаагаа сэргэн гингүүтэй тэрийг би Facebook-аар хийгээд түүнийг төхөөрөмж болгоод үз. Ойлгов уу? Танилцсан шинэ хүнтэй. За тэгээд боломжоо өөрөө гаргаа. Тэн дээр чинь. Гэдэг. За хүслийн мэдлэгийн одоо л сонсож байна. Эхлээд би өөрөө дагж мөрдөж сурна. Тэгээд хүүхдэдээ одооноос хугацаа алдалгүй сурахыг хүсэж байна. Өчигдөр өвөөгийн ярьсан түүхийг жишээ болгож сонсгож ярьж өгч байгаад за дэшээ гүйцсэн шүү. Тэрийг насан туршдаа мөдүүлэн гэхээр хэцүү санагдаад байна гинэ. Энэ тал дээр мэдлэг өгөөч. Өвөө баярлалаа гэж. Монгод нэ. Ерөнхийдөө тийм үү. Яг ингээд урт хугацаанд хийхээр тарих цуцшдаг. За. Тийм үү. Насан туршдаа гэж бодохоор тарих цуцдаг. Тийм учраас өөртөө насан туршдаа хийх богино товч ойлголтоор одоо ойртуулж хаа. Тийм үү. Чи нэг насны жаргалыг эдлэх гэж байгаа бол нэг насны зорилгоо тодорхойлох шаардлагатай. Түүнийгээ чи 9 хүсэлтэд дүүцүүлэн хэлсэн байхад чи өөрөөсөө л ургаагүй цагт заавал биелнэ. Ухамжтай юу? Жишг нь би алдар нэр цуугаан дуурсгасан нэгэн баймаар байна гэв. Энэ бол миний одоо хүүхэд байхдаа эцэг эхээс зөвлснөөс улгаатай нэгэн хүсэл. Гэхдээ нас ахих тусам энэ үгийнхээ утгыг өөрөө ойлгож эхэлж байгаа юм л та. Энэ нийтдээ. Ерөнхийдөө 35 настайдаа яг энэ хүслийнхээ учрыг олж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зорилттой үйл ажиллагаа болгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл би яаж дурсагдах юм бэ гэдгийг анх удаага бодож байгаа юм. Тийм байна. Би юугаар одоо дурсагдах хэвээр юм тийм ээ? Ямар үйлээрээ мөрөөлдөх гэж бодсон юм уу? Тэгсээ. Тэгэхээр хамгийн амархан арга бол аимшигтай цуу алдар бүхий гэмт хэрэг хийх юм бол тий. Насаараа дурсагдана. Тий.
тэрнийг дурсагдах гэдэг аюул олон хүн гэмт хэрэг хийсэн байдаг. Тэр хүний санаанд багтамгүй эсвэл том оддыг алаад ч юм уу заавал тэр өөрхөө нэрийг тэнд гаргаж ийн гэж төсөөлсөн хүмүүс байдаг. За. Гэхдээ надад тэр нь таалагдаагүй. Тийм ба би хааныг ч юм уу алаад цуу алдраа дурсгасан нэгэн өөрөөр хэлбэл хааныг авсан тэр гээд нэрлэгдэж болно гэж бодоход их амархан одоо алдарт хүрэх зарчим байлаа. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр тийм аа. Нөгөө өөрийнхөө мөн чанар үйл явдал хүсэл эрмэлзэлд нийцсэн цуу алдрыг хөсөмжилж ихэлсэн. Өөрөөр хэлбэл тийм ер бус юм биш. Тийм үү. Илүү энгийн даруухан гэхдээ чамин. Бүх цаг үед байж болмоор. Ягагтвэл миний тэр хаан алсан түүх төр солигдоход нэг хамаагүй үйл явдал болоод. Тийм ч бас цаг үе болгонд алдаршаад байхаар одоо үйл явдал болохооргүй байлаа л да. Тийм учраас бүхэн хоол идээд цадаж баясдагтай адилхан. Одоо буузыг хэн нээсэн нь хамаагүй тэр бүгдийг баясгадаг нэг хоол гэдэгтэй адилхан. Тиймэрхүү зүйлийн эзэн байхыг хүсэж одоо мөрөөдөж нэг хичээсэн. Ухамжтай юу. За тийм байна. Гэтэл яг тэрэндээ зорилттой үйлдэл хийгээгүй. Зүгээр л амьдраад байсан. Тийм үү. Халуухан гэргийн үнсэд л хайртай хэдэн хүүхдүүдээ өсгөөд л нэг л мэдхэд 80 настай болцсон. Тэгээ яг одоо нөгөө авсан ойрхон харагдаад байдаг. Амьдрал нь дууссан санагдаад байна. Яг тэр үед л шийдвэртэйгээр за миний сүүлийн боломж шүү гэж л хөдөлж цуу алдраад урсгах үйлдэлээ хийсэн дээ. Тэр хүртэл миний таних мэдсэн туусан амьдрал үнэхээр тэр орон зайд одоо түшиг болж тэгээ бусдын төлөө амьдралаа зориулсан амьдралаараа багтах сэтгэлийг авсан юм аа. Тийм байна. Тэгээ 80 наснд хүсэл биелнэ гэдэг ч бас эвгүй шүү. Харамсалтай юм байна шүү дээ. Хүн залуудаа жаргах гэж яхад чинь тийм ээ. Би бол жаргахын төлөө хүсэл бодоогүй. Тэр ер нь гэхдээ яг жаргал гэдэг өөрөө юу гэж бас бодох нь бас сонир юм биш үү? Нар жаргах гэдэг чинь нар маргаашуулахын төлөө шүү дээ. За. Өөрөөр хэлбэл үхэхийн өмнө жаргаж байгаа үед дээ. Хамгийн хэцүү хүслээ тийм үү? Өөрийнхөө жаргах насн дээр биелүүлнэ гэдэг бас ямар гоё юу? Бүгдийг биелүүлцэн гэдэг өгөх сайхан шүү. Тийм юм уу? Тэгээд жаргал гэж нэрлэдэг юм уу? Тэгээд жаргах галаа. Сүүлчийн удаа бадамлаж төмнэн имнэрсэн галаа гэж. Тэгэд урталт нь Аз оруулчихлаар Аз жаргал гэдэг үг нь болохоор яг уу. Залуу наснд чинь азар дүүрэн байдаг шүү дээ. Аз. Завшаан. Тохиолдол. За тийм байна да. Ерөнхийдөө энд бас нэг дахин асуудал нь тэр 19 настай хүүхэд одоо багтаа эцэгхэн салснаас болоод одоо сэтгэлийн шаналлтай учраас хэдийн хэмжээний заслын дараа үр дүн гарах вэ гэдэг одоо ээж нь санаа зовоод байгаа юм байна л да. Тэр багтаа одоо маш хэмжээний л шалах авсан гэсэн үг байна шүү дээ. Ээж аваасаа салсан байна гэж. Тэгэхээр тэрнийг одоо хэдий хүртэл тээж явах вэ? Маш олон хүүхдүүд салж, эцэг хүүд салж тийм үү? Хүүхдүүд өнчирдэг шүү дээ. Энэ сорвждаг болохоос идэгдэг зүйл биш. Идэгдэг юм байна те. Зүгээр сорвжиж төсвөрлөж болох хэмжээнд л сэтгэлд буудаг болохоос идэгдэг зүйл биш. Энэ яг нүд цоохрохтой адилхан. Хэнгэрэг цоорохтой адилхан. Мөчөө тастуулахтай адилхан зовлон. Тэгэхээр яг өөрөөсөө яг сэтгэлээс тастуулаа хийсэн юм шиг болт юм тий. Гэхдээ тэр хүүхд одоо эхнэр хүүхд гаргаад аль эхнэр болоод аз жаргалтай амьдраад тэгж зүгээр л энийг төвчих арга олно уу гэхээс эдгэх арга нь олохгүй. Тийм үү. Өнчрөл гэдэг тийм л зүйл байдаг. Тэгэхээр эцэг их бол аль болохоор одоо гэр бүлээ салахгүй байхыг анхаарах хэрэгтэй юм тийм ээ. Тийм учраас би залуу хүмүүсийг тийм үү хүүхэд хийхээс өмнө хоорондоо гэрээ хийчихээ гэж хэлдэг шүү дээ. Гэрээ хийчихээ. Наад чи одоо Европын орнд бол их байдаг юм билээ. Одоо манад бол одоо хондоо бас байхгүй л байна л да. Миний бодлоор яг гэрлэхийн өмнө гэрэл ёслын ордын дээр бас нэг тийм гэрээ мэрийг нь хийлгэж юмэр ингэж бодоод идэх юм бас. Би тгий шүүгээд. Зарим хүмүүс сайхан салаад явчихж хахад зарим нь хоорондоо хэрэлдээл
бүр ах дүүсээрээ оролцоод хэрэлдэд явагддаг шүү дээ. Би ч тийм авахсан, энэ ч гэсэн энэ ч миний хүүхдийн хамаг эд хөрөнгөний аваад цуслаад байна энэ төр гэл юм уу нэг тийм сонин эд хөрөнгөний маргаа маш гардаг юм билээ тийм ээ. Тэгэхээр гэрээ хийсэн дээр юм байна. Гэрээ хийсэн дээрээ бүр ажил үүргийн гэрээ. Өнөөдөр гэрийн ёс зүй гэдэг гэрээг хийчих хэрэгтэй. Тийм байна. За би тийм үү. Бид хоёр ч өнөөдөр чи бүр сайн хадуурсан байна шүү дээ. Өнөө эхнийхээ яг мартцсан явчихд. Гэр одоо хөл хорионд ороход гэр бүлийнхээ асуудлыг яах вэ гэж хэлж ирсэн тийм. Нэг харсан чинь танихгүй нөхөр, нэг харсан чинь танихгүй хүүхдүүдтэйгээ учирлаа. За тэгээд энэ дээр зэгцтэй болох хэрэгтэй байна гэж бодчихъя. За бүгд онгод болдоггүй маа. Би одоо гэргийг онгод болохыг хүлээгээл байд. Би гэргийдээ маш их хайртай байсан. Тэгээд онгод болохыг хүлээгээл байгаа. Гэвтэл одоо хідэн ч удаа хүн болж төрж юм да тэрнээс. Манайс хойш. Уул гайгүй улаач байсан шүү дээ. Аа таны их гэргээ юу? Их гэргээ. Тэр юунаас болоод юу та? Яг үйл дүүргээгүй. Үйл дүүргээ бүгд. Яагаад үйл дүүргээгүй гэж? Тэр чинь сайн л домч байсан шүү дээ, тийм ээ? Олон хүнд тусалсан. Домч гэдэг бол түүний зүгээр хоёр дахь мэргэжил. Үндсэн үйлэн бол тэр чинь хараал хариулагч улаач шүү дээ. Оо тэрүүнийг хийгээгүй. Тэгээд хараал хариулагч улаач хараал хийж чаддаг учраас түүний их чинь тийм өстөн цээрлүүлээд хэлбгүй болгосон шүү дээ. Тийм бид. Гэтэл тухайн насндан өргөсөн тангараг бүхий нэг хараал цайраагүй байгаа юм л да. Тухайн үйл явдлаас болоод. Тэгээд үйл дүүргээгүй гэдэг бол баагаар хүмүүн болж төрөөд. Одоо ч намайг мартсан байх дөө. Таныг айл нэгт мартцсан. Та одоо өөр хүн тайртай болох. Чаддаггүй юм да өөр юм. Тэр гэргийгээ нэг дэрэгдэн авчих болоо. Тэгээд та бол яг хөө дээрс одоо нөгөө гэргийг хараад шүү дээ. Одоо тэр хавьд манай гэргээ тэд хүн болж төрж ин доо гэл тий. Тэддэг удаага хүн болж төрж ин доо гэд. Тэгээд асуудал бэрхшээлт утгалт гарна. Аминч юм болохоор очоод туслаал байдаг. Тэгэд нөгөөч чинь таныг мэдхгүй хүн болсон. Танихгүй. Хөө ямар тэнийг юм бэ? Надад амжилж стортоггүй дургуурчлээ. Яхад та тэгээд яхан шивэнж мэмж өгөөд ингээд тэр чинь юу мэдүүлчих хэрэгтэй шүү дээ. Ингээд гоё чихэнд чивнэ тайглаа. Сүнсэнд дурлах хүний зовлон ямар хэцүү гэж бодно. Сүнсэндээ. Та тэр эхнэрийнхээ сүнсэнд дурлагддаг учраас одоо байж байгаа төрхөн талах. Тэр эмэгтэйг надад буцаад одоо дуурлахад би маш их аж аргалыг мэдрэх боловч тэр эмэгтэй сүнсэнд дурласнараа нийхэм цаг үе, орон зай, ёс зан шалдан маш их төвгийг тулах учраас би бас дүрэн үзүүлэх дурггүй. Тэгээ хаширлаад байгаа мó та? Тэгнэ. Би түүнийг сайхан амьдраасаа гэж хүсдэг учраас тийм зовлон нийлүүлмээргүй байна. За яг одоо тэр чинь хүн байж байгаа төвхөн шүү дээ. Тэнгүүт нь та сүнсээ аваад онгод болгоч болохгүй юу? Басахгүй. Үүлээ дүүргээгүй сүнсийг авч болдог юм. Тэр ч одоо хичнээн одоо хүн бол төрч яагаад үүлээ дүүрэхгүй яваад байгаа юм? Харин тийм л байна. Тэр хараалгацсан болов тэр сүнс нь. Тэгэхээр та тэрний засчих. Тэр хараал хамаагүй. Тийм үү? Хүн болсон одоо тэр чинь тэгээд улаачл болоод явах нь шүү дээ. Яагаад гэвэл тэр үйлэл хийх ёстой учраас тийм үү? Гэтэл нөгөө чиг хийхгүй байгаа. Хийхгүй байгаа. Одоо айгуул те над чиг зарцсан явж байгаа юм л онгодоо. Тэгсэн ч байвал тэгэл дахиад би тэрний онгод биш. Би зүгээр л тэр бүсгүйд хайртай сүнс. Харин тийм ээ. Тэгтээ улааж байгаа доор бодох юм л тийм л байна. Хизээнэ тэр хүн чинь одоо домч байгаад маш хэмжээний олон хүнд тус болсон ч гэсэн маш олон хүүхдийг өргөж ээж болсон ч гэсэндээ тэр нэг хараалыг арилгах ёстой үүргээрээ явж л байгаа. Тий одоо тэр чи хэдэг хүртэл үргэлжлэх юм тийм ээ. Мэдэхгүй. Өөр хүмүүс хийчих болдгүй юм уу? Болохгүй. Тэгэхээр тэд нэр өөрсдөө л одоо хүлээсэн үүргээ хийх ёстой байтал зүрөө буруу явал тэл яваалаа ч та одоо яах вэ тий? Тэгэхээр нөгөө чиний хэлдэг ганц амьдрал гэдэг чинь худлаалаа юм да. Харин тийм байна. Урд насандаа тухайн хараалаа хийсэн одоо буцаагаад өөртөө хураах шаардлагатай. Хараал гэдэг тийм л зүйл. Эзний хүлээдэг зүйл. Тэгэхээр тэр ихнэр чинь өөрөө урд насандаа хараал хийсэн гэсэн үг. Урд насандаа хараал хийсэн. Дараа нь түүнийгээ засгаж улаач болсон. Гэхдээ амьдралын одоо бэрхшээлээс болоод тухайн хараалаа арилгаж чадаагүй. Надтай хань ижил болон амьдраж байх та.
Тэрнээс хойш тэгээд тэр л хараад торин сайхан одоо нэг дахин улаач болгож төрүүлж байна да. Тэрнийг ойлгохгүй л яваад байна те. Улаач гсэн ч бас учраа ойлгохгүйгээр ингээл алдаал явуулна шүү дээ те. Хэрвээ тэр одоо онгод олчвол та яах вэ? Онгод болох юм бол өмнөх амьдралын бүх дурсамжаа авдаг учраас. Таныг хараад хөөй ханаа гэж хүрээд ирэх юм уу? Тэгээд дээрэс нь миний энэ одоо 900 жил дэрэгдэн байж тусалсныг бас харах юм уу? Харна. Өстө жинхэнэ дурлалтай үгэн байх гэх юм шүү дээ. Жинхэнэ дурлалтай үгэн байна гэнэ. Яа гэхдээ тэр чинь олон дахиж юу болсон шүү дээ. Хүн болсон юм чинь одоо өөр нөхөр зөндөө байгаа зү. Тэдэрт бас хайртай үстэй. Тэ та одоо яана? Яаж ялах юм бэ? Яна чи над ч гэсэн аюултай аим шиг кино шиг санагдчихлаа. За энийг мэд юм гоо да. Бангад баяртай өнөөдөр сайхан амарцгаагаарай манайхаа.